Тэнгэр заяа дагуу их өвдөөцийн удан болсон Монгол түмэн сайхан амарч байна уу? Монголын ард түмнийг цэнгэр дэлгэцээр соён гэгэрүүлэх бодлогын хүрээнд 3 дахь жилдээ бэлтгэн үргэж байгаа баг хуралдаа Эрдмийн чуулганы 121 дахь дугаар таан тавтай морилно. За манай өмнөх дугаарт алс соёлын нэгэн зочин хүрэлцэн ирж баг хуралдаа Эрдмийн чуулганы хоймор дээрээс бурхны шашныг хэрхэн шинжлэх ухаанаар танин мэдэх талаар үнэтэй сайхан хуралдааг та бүхэнд хүргэсэн байгаа. Монгол Угсааны халимыг ясны Америкийн нэгдсэн улсын иргэн Оросын холбооны халимаг улсын бурхан шашны тэргүүн Дялав хотогт буюу Эрдэнэ баасан Амбидиков хэмээх гайхамшигтай гэгэрсэн хотогт та бүхэнд ямар гайхамшигтай ухаарл мөн шинжлэх ухаан шашин хоёрыг хэрхэн харьцуулан ойлгох талаар үнэтэй сайхан санааг өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна. За манай энэ хотогт хувилгаад бол өнөө цагийн Монголын төдийгүй дэлхийд гайхагдсан бододын шашны соён гэгэрүүлэгч хүмүүс юу хийх тухай мөн энгийн ардыг хэрхэн гэгэрүүлэх талаар та бүхэнд үнэтэй сайхан санааг өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна. За ингээд Дялав хотогтын араас үргэлжлүүлэн мөн л одоо алс солоос хүрэлцэн ирсэн нэгэн зочин өнөөдөр та бүхэнтэй уулзах болно. За алс солоос ирсэн гэхлээр Америкийн нэгдсэн улсын иргэн гэж үзэж та хүн битгий бодоорой. Энэ бол Монгол улсын иргэн Монгол бадарчин профессор Жамбал Сүрэнгийн зол баяр буюу Амай байгаа. За ингээд аян замдаа сайн явж ирвөө. За сайн явж ирлээ. За ингээд 2 жилийн өмнө зол баяр маань дэлхийн 69 улс 560 хотоор 4 жил 6 сар аялаад ирж эх орныхон хөлийн дээсийг давж явахт нь манай соён гэгэрүүлэгч багийн хамт олон тосон авч төрийн их талбай дээрээс хүндэтгэл үзүүлэн Монгол төрийн сүүлдэгт туганд нь мөргүүлж энэ сайхан дэлхийд нэрийн гаргасан гихүүгэн тосч авч ясныг үзэгч та бүхэн санаж байгаа бах. За ингээд Монгол бадарчин төсөл эдүүгээ 3 дахь удаа аянаа амжилтан өндөрлөөд өнөөдөр та бүхэнд аяныхаа богцыг дэлгэхээр энэ хүрэлцэн ирээд байна. Амай маань 3 дахь төсөл болох Монгол бадарчин 3 арга хэмжээнийхээ хүрээнд зүүн өмнөд Азийн 7 улсаар 6 сарын хугацаанд аялаад ирлээ. За ингээд эдүүгээ монголоор өгүүлсэн энэл залуугийн аялсан улс орны тоо хэдийнэ 76 хүрээд байна. Дэлхийн дээвэр дээр өнөөдөр 200 гаруй улс хаяа нийлэнглэн амьдарч байгаа бол манай Амай бол 76 улсад Монголыг төлөөлөн судалгаа шинжилгээний ажлуудыг албан ёсоор хийсэн гэж үзэгч та бүхэн ойлгох хэрэгтэй. Тийм ч учраас өнөөдөр бид хоёр Монгол бадарчин гэсэн сэдвийн дор та бүхэнд хол явж нүд зүтсэн Монгол хүүгийн зүрх сэтгэл ямар байгааг болон энэ хүний оюун санаа юу тээж ирснийг бүгдээрээ ухаарч ойлгох болно. За ингээд товчхон хэлэхэд манай Амай бол шинжлэх ухааны доктор профессор Монголын энэ цагийн нэрт түүхлээч Монгол Улсын их сургуулийн хүндэт багш Жамбал Сүрэнгийн хүү гэдгийг та бүхэн бол мэднэ. Хар баг наснаасаа эдүүгээс 7 жилийн өмнө зөвхөн гэр бүлээрээ ижийн сүгэн өргөж аав нь санаа зовниж зам эмээ нь буруу харан уйлж энэ гэр бүлийн хүүг өнөөдөр үдэж байсан бол 7 жилийн дараа энэ 12 сард явсан аяллыг Монгол Улсын засгийн газар албан ёсоор анхааралтай авч Монгол Улсын ерөнхий сайд алтан хуйггүй, Норвегийн алтан хуйггүй үдэж гаргасан байгаа. Тэгэхээр ямар ч байсан 7 жилийн хугацаанд бас манай Амай бол үндэсний хэмжээний мөн засгийн газраас харж анхаарах ёстой тийм сайхан үнэтэй хүү олсонд бол баяртай байна. Бол эхлээд 2 жилийн хугацаанд бол нэг цөөхөн улс гэжсэн хэдий ч гэсэн 20 гаруй улс гэж төлөвлөсөн байсан ч гэсэн гэнт бол маш хүнд аялал болсон байгаа шүү дээ. Тэгэхээр ягаад аялын эхний төр төлөвлөгөө өөрчлөгдсөн бэ гэдгээс яриагаа эхэллээ. Яг эхний аялын төлөвлөгөө бол мэдээж дэлхийг тойрох байсан л да. Дэлхийг тойрно гэдэг бол яг залуу хүний ямар ч залуу хүний хувьд зөвхөн Монгол ч биш ерөөсөө дэлхийн залуу хүний хувьд бол мөрөөдлөдөг. Заяасан тэр мөрөөдлөө өөр хувьд биелүүлээд тэгээд яг хөгжлийн гарц гэдэг юмыг л олохол үндсэндээ гол зорилгоо одоо бол явуулж байгаа л да. Ягаад тэгэхээр яг зөв миний үе болохоор 90-ад оны үед яг Монголын нэг маш хэцүү хямралын үед гэж хэлэхүүдээ тий эдийн засаг улс төрийн хямралын үед бид нэр яг ухаан сууж эхэлж исэн хүүдээ тий. Тэгээ тэр үед маш олон асуултууд байсан. Ердөө хөгжил гэж юу юм бэ? Яагаад бид нэр гоё амьдрахгүй байгаа юм бэ? Талханд одоогийн залуучууд бол мэдэхгүй л байгаа. Талханд 2 цаг очирладаг бүр тийм хэцүү үед байсан л да. Тэгээд тэр үеэс ерөөсөө ерөөсөө учрыг нь олноо л гэж боддог. Тэгээд тэр бодох аялын эхний зүйл нь юу вэ гэхээр тухайн үед яг одоо Европын холбоо Америк нэгдсэн улс бол үндсэндээ өнөөдөр бол дэлхийд тэргүүлж байгаа улсууд. Тэгэхээр тэр улсуудын хөгжил, соёл, хүмүүсийн амьдралын үзий тэгээ яг юу вэ гэж. Тэгэд яг Европын холбоонд очиход бол яг миний хайсан зүйл бол олдоогүй. Тэгэл за ерөөсөө энэ өндөр хөгжилтэй биш бас хөгжил муутай улсуудаас тэгээ бас нэг ганц хоёр моллоо гэж тэгэл Африк, Арабын орнууд руу Африк руу орсон. Тэгээд нэгэнд Африк руу орсон чинь тэгээд ерөөсөө газараа явж байгаа. Тэгээд онгоц юу гэдэг чинь нэг онгоц улсыг алгасаад нисэхгүй яг Монгол газараар явна гэж төлөвлөсөн байсан болохоор тэгээд нөгөө нэг дайнд ажинда газар мазар тэгээд туулал өнгөрөхөөсөөр аргагүй болж байгаа. Яг тэр зүйлүүд бол надад маш олон зүйлийг ойлгуулсан л да. Яг энэ тухайн улсын нийгмийн хөгжил яг юун дээр суурилт юм бэ те. Ерөөсөө хөгжилтэй улс гэж яг ямар юм бэ гэдгийг л яг үндсэндээ бол тухайн үед ойлгосон. Тэгээд яг зөвөр 2 дугаар аян чинь бол Америк нэгдсэн улсыг бол судлах шалтгаан юу байсан гэхээр зөвхөн Америк нэгдсэн улсыг 6 сарыг зарцуулсан. Тэгэхээр яг бүгдийг нь бол яг чадаагүй ерөөхдөө үндсэн гол эдийн засгийн тулгуур
цэгүүдээр нь орсон. Ягаад гэхээр эн чинь олон үндэстний улс, бүх үндэстэн амьдардаг. Одоо Африк твийнхэн, Азийнхэн, Европын твийн одоо олон үндэстнүүд очиод амьдраад энэ улсууд яаж те одоо жишээлбэл 2 сая 700 мянган хүн амтай Монгол улс гэхэд өнөөдөр бас хэлэм олж чадахгүй л байна шүү дээ. Ийм цөөхөлт нэ байгаа хэрнээ. Тэгэд энэ чинь энэ олон шашинтай, олон үүсэл гаралтай бас түүхэн хувьд зарим улс үндэстнүүд хоорондоо бас те таарч тохирдгүй улс үндэстнүүд байна. Энэ үндэстнүүд яаж ингэж хамт амьдраад байна гэдэг тэр одоо нийгмийн бүтэц зохион байгуулалт эдийн засгийн одоо тэр төшөөргөн л гол судлах ажил байсан. Тэгээ тэр тайлан бол одоохонд бас дуусч амжаагүй л байгаа. Яг гэвэл тэрнээс ирээд бас энэ номоо гарах ажилд орчоо. Тэгээд сая Азийн орнууд руу явсан. За Азийн орнуудад явсан гол шалтгаан юу байсан бэ гэхээр энэ аялал жуулчлалыг ерөөхдөө Азид бол маш том аялал жуулчлалын одоо урсгал байгаа. Дэлхийн хамгийн том урсгалуудын нэг. Тэгээ аялал жуулчлалыг одоо яагаад хөгжүүлэх нь зүйтэй вэ гэж одоо миний хувьд бол үндсэндээ Монгол улсын хөгжлийн хамгийн гол тулгууруудын нэг бол аялал жуулчлал гэж бодож байгаа. Яагаад гэвэл нэгт юуны төрөнд энэ бол Монгол улсыг дэлхийд таниулна. Тэгэхээр энэ бол Монгол улсын аюулгүй байдалд бол шууд холбоотой. Өөрөөр хэлбэл энэ дэлхийд танигдсан тийм сайхан улсад хинч гар өрхөг өсөхгүй те нэг одоо тийм нэг тал байна. А хоёрт юу гэхээр аялал жуулчлал бол одоо монголчууд өндөр заавал одоо юу гэдэг чинь Өмнөд Азийн улсууд чинь ингээд нэг тэг нэг үйлдвэрт 12 цаг ингээд нэг юм өгсраад ах шаардлагагүй сайхан хээр талдаа тийм сайхан морин унс шиг тэгсэн хэрнээ аялал жуулчлал хүлээж аваад тэр нь эдийн засгийг бас одоо аваа явуулж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр 2005 оны 11 сарын 14 гээд одоо бодохоор их үед өвлийн хүйтэнд тийм ээ маргааш одоо галтрын цуугаад явах байсан амаа шүн ингээд найз нартайгаа божигж жаад одоо өөрөөр шахуу ирэнгүүт аав ээж хоёр одоо сэрүүн тийм ээ магадгүй таны ижийн хүний нойргүй онсон өдөр оногод тэр үеэс эхэлсэн байж болно. А танаа бол одоо миний хүү явах ёстой гэж одоо зориг зүрх гаргаад ээжтэй эмээтэйгэн өссөн таны эмээ бол одоо магадгүй зөв харж хүүгээ үдсэн ч гэсэн бүрөө харж уйлсан тэр он жилүүд бол эхэлсэн байна. Тэгэхээр би бол одоо гайхаж байгаа нь хүний зориг зүрх, залуу хүний зориг зүрх гэж юу нь яг юу хийдэг юм бэ? Жишээлбэл одоо өвлийн үетэнд богоон цуугаал шууд дэлхийг тойрно гэж үүргэж үрээд гарна гэхэлэр ихэнх нь энэ бол хэвийн бус. Энэ бол энэ залуу ерөөсөө эрүүл ус итгэж яах ч ядаж дулааруулж чад нэг сайхан явна үсттэй ч гэдэм юм ингээл янз бүрийн товчлох арга замыг хайж ийн л та. Тэгэхээр залуу хүн зоригтой байна гэдэг чинь юу гэж ойлгох? Яг зоригтой байхад тэгэл зориг гэдэг юм чинь яг үндсэндээ бол биелэж байгаа юм. Яг тэгэхээр мэдээж одоо ч зарим үед би бодоо зарим одоо энэ Африкийн улс ч юм уу дайнтай чинтай газруудыг явснаа бодоход одоо бол би явахгүй л гэж бодож байгаа. Яаж тэгж явсан юм бэ ч юм уу тий. А яг тухайн үед зүгээр миний итгэл бишрэл байсан л да. Одоо энэ Монгол улсын бид нэр ерөөсөө Африк ТV-ийн тухай ерөөсөө ойлголтгүй байгаад байгаа шүү дээ. Одоо ингээ Африк ТV гээд хүмүүс нэг л твл гэж ойлгоод байгаа. Тэгэхээр тэр мэдээллийг цуглуулж ирвэл ямар хэрэгтэй байх вэ гэж тэр нэг юм бас нэг итгэж биширжсэн зүйл нь надад нөлөөлсөн юм уу гэж бодож байгаа. Тэгээ мэдээж тийч чинь бас Монгол үндэстэн гээл тий одоо энэ олон жил бид нар бол 300 гаруй жил хаалттай байсан нийгэм гэдэг чинь бас л хэцүү л байгаа юм чи хүмүүс юм тайлбарлах. Тэгэхээр тэрийг яг монгол хэлээрээ одоо яг өөрөө үтсэн харснараа хийчдэг юм уу гэдэг. Тэгэл тэр зорилго л баг хөтлөсөндөө. Тэгэхээс өөр зүйлүүд байсан бол баг байхгүй л байсан гэж бодож байгаа юм байлгээд. Тухайн үеийн аяллаа зардлыг бол зөвхөн одоо нэг сэхэтэ айл гаргаж шүү дээ. 3-4 хүн хүүхэдтэй одоо гэрийн эзэн бол зүгээр жирийн багш тийм ээ. Одоо тэгээд бүхэл бүтэн 69 орноор 5 жил аялах зардлыг тэр айл нуруунд дээр өөрнө гэдэг бол хүн санагдаж байна л та. Тэгэхээр таны аялал бол дандаа одоо явганаас мамаанаас мотоцикл машин ингээл бүх төрлийн одоо явж болох бүх боломжоор одоо аялсан үүрэгчтэй аялал тийм үү. Тэгэхээр одоо үнэхээр амьдралын боломж эдийн засгийн нөхцөл тийм байсан учраас үүрэгчтэй аялсан юм уу? Эсвэл одоо тэр нь илүү судалгааны шинжилгээнд ойрхон байсан юм. Яг энэ аяллыг сонгосон. Яг өөрөвчтэй аялал гэдэг яг зөв манайхан өөрөвч үүрдэг гэдэг утгаараа болж боловч яг цаагаар бол бадарчин гэсэн үг л дээ. Тэгэхээр яг тухайн үндэснийг одоо жишээл юу гэдэг чинь 76 онс гэдэг одооны тоо байгаа шүү дээ. Энд чинь бол зүгээр нэг онгоцны буудлын дээр нь буугаад юм очоод нэг буудалд нь нэг хончоод тэрийг ингээд тоолцсон байгаа биш тий. Энд чинь болохоор яг тухайн хил одоо жишээл хоёр улс байлаа гэхэд хоёр улсын хоорондын хилээр нь гарахтаа тухайн хоёр улсын хоорондын харилцаа нь ямар байна? Өөрөөр хэлбэл хизээ нэгэн цагт бид нэр тухайн улстай одоо бидний харьцдаг улстай харьцаа өргөжүүлэхэд бид нар ямар харилцаа хийх ёстой тий одоо энэ улс бусад улсуудтай ямар харилцаатай байдаг гэдгийг судлана. Дээрээс нь яг зөвөр хотын төв бол мэдээж аль ч улсад очиход мэдээж гоё байдаг. Гоё л бүхнэл тавьсан байдаг. Тэгэхдээ тухайн улсын одоо нийгэм хүмүүс нь захын хороолууд нь тий захын бүс нутгууд хүмүүс яаж амьдарч байна, эдийн засгийн байдал, улс төр, нийгэм, шашин юу гэдэг юм бэ гэдгийг л яг судалж байгаа үүднээс юм үүргэвчтэй аль болох анзаарагдахгүй тий одоо өндөр өртөгтэй хувцас идэл хэрэглэгүйгээр зүгээр маш энгийнээр одоо янз бүрийн гэр бүлийн сурвалжаас тий болохоос өөр арга байхгүйсэн.
Тэгээ одоо нэг айл гэр бол одоо бүглүүдэн дэлхийд хамгаалагдсан энэ хүүгийн аяллыг өнөөдөр гаргах тийм чадaltaй байна гэдэг бол одоо их төрийн баг төр гэж ярьдаг шүү дээ. Монгол айлыг бол тэгэхээр одоо маш их нөөц байна гэдгийг бид хараад байна л да. Тэгэхээр ер нь их тийм аялын явцад ерөнхийдөө одоо хэцүүдэх үнэхээр одоо хармааны мөнгөгүй болох ч юм уу ямар нэгэн байдлаар шантрах, ямар нэгэн байдлаар мөнгөнд баригдаж одоо асуудал үүсчихсэн зүйл хэр байсан бэ? За яг эхний аяны хувьд бол 2 удаа маш том одоо эдийн засгийн асуудалд орсон л да. Ягаад тэгэхээр тэр үед Монголд бас манай гэр бүлүүд ч бас цаанаас зөндөө олон гэр бүл те одоо хувийн асуудлууд байсан. Тэгээд 2 удаа яг зөвөр гацчихсан. Гэхдээ яг тэр үед одоо яг за ерөөсө тусамж хүсэх хэрэгтэй байна те. За залуучуудаа миний блог ч одоо тухайн үед чинь яг нэлээд хүн ордог блогын тоонд ганц хүний тэмдэглэхэд те. Тэгээд за илүү тусамж хэрэгтэй байх шүү гэхэд маш сонирхол зүйл анзаарчихсан л да. Яг Монгол сэтгэлгээ ч юм уу одоо юу гэдэг чинь одоо гэнтэл мөнгө цугларсан уу? Үгүй. Харин ерөөсөө тэмцлийг аваагүй. Эсвэргээр харин бүр хүмүүсийн тэр нөө дарамт гэдэг юм орж ирсэн. Өөрөөр чи хинэ төлөө хийж явж хин хэрэгтэй чамд яах ёстой юм гээл тэ нөгөө нэг чихэн уур хүн алтай юм уу гэж орж ирсэн л та. Тэгтээ яг тухайн үед юу гэж бодсон гэхээр гөө яг тэр дөрөв би юмаа хийгээл очино тэ очин номоо гаргана. Тэгээ тэр үед энэ хүмүүс яг юу гэж бодох болоо гэдэг тэрээс гिचхол байсан л да. Монголчууд албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэдэг дуулдаг шиг таны анхны аяллаа номны блог дээр нэг залуу үгүй энэ ч одоо зүгээр шоудаал яваад идэг залуу шүү дээ. Ингэж явах ямар шаардлага байгаа юм чи тийм юм сони юм бичсэн байсан л та. Гэтэл эргээд 3 цуврал ном гаргахгүй олон хүн дуугаа урааж бас жаахан ичсэн. Тэгэхээр ер нь бол энэ одоо аялал маань яг ямар одоо өдрийн хуваартай явдаг байсан. Жишээлбэл заавал одоо тэмдэглэл хөтлөж исэн байх нь шүү дээ. Тэгэхээр тухайн үед тэмдэглэл одоо энэ олон цаасыг 5 жилийн цаас гэвэл эн чинь ганц өөр өвчнөд багтахгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг бол одоо интернет ашиглаж мэдээж тэмдэглэлийг бол шилжүүлж байсан байна. Өөр байдлаар ер нь яг аялалд хэрэгтэй тэмдэглэл өнөөдөр ном болоод гарсан гол баримтуудыг одоо хэрхэн боловсруулж бичиж авч явж ирсэн. За үндсэндээ бол юм байсан юм аа. Яг Африкийн тэр орнууд бол гол асуудлууд эхэлж ирсэн л да. Тэгээ тэр үед чинь компьютер бие даавж явах аюултай. Яг одоо ердөө бол хүнд бол миний хувьд бол жижигхэн нэг Canon камертай тэгэл өөр юм байхгүй. Тэгээ тэр Canon камерыг яаж ашигласан гэхээр ямар нэг юм одоо ингээд маш өргөн санагдсан шүү дээ. За энэний тухай бичих хэрэгтэй байна гэхээр зургийг дарчин. Тэгээ тэр зургийг хархан бол миний дараагийн нөгөө нэг тэмдэглэлийн сэдвүүн тэнцэнэ байж шүү дээ. Тэгээ дээрэс нь интернет нь маш үнэтэй. Тэгэхээр өөрөөр миний нөгөө төсөвчин юу тэр хоолунд буудлаас илүү баг интернет biz нэг суухаар ч тэгэл 2-3 цаг суун 4-5 цаг суун зарим газараа $7-8 цагийн тий. Тэгээд тэрэн дээр яс нөгөө нэг тэмдэглэж үлдээх системнуудаа блог руугаа оруулчихна. Заримыг өөрийнхөө имэйл руугаа явуулчихна. За энийгээ би сүүлд одоо нэг зав гараад нэг боломжтой болох үед энийг бол нөхөж дуусгах юм байна шүү гэ. Одоо тиймэрхүү маягийн баг 5-600 тэмдэглэл байна. Хагас дутуу ингээд нэг юм яг дуусгах ёстой болсон байдаг. Тэгэхээр одоо таны номон дээр байна л Монгол хүний мөр гараагүй нэлээдгүй улс орнд би очисон гэж. За энэ мэдээж Африкт байсан болов уу гэж бодож байна. Яг Монгол хүнийг анх удаа одоо зол баяр гэдгээр таньсан ямар улс орнууд байсан бэ? Ерөнхийд бол зөндөө. Яг тэгэхээр нэгт одоо саяны жишээл сүүлийн аял гэхэд 6 сарын хугацаанд би бол 587 хүн надад тэгж хэлсэн байгаа. Одоо жишээл хин нэг яриад чи миний анхны таарсан монгол хүн байна гэж хэлэх болгонд дугаар өгөөдсөн байхгүй. За ингэж хэлж байгаа эхний хүн шүү гэдэг. Тэгээд ингээд яваад байхад 580 хүн надад хүн хурж яа анхны Монголда таарч ийн гэж хэлж байгаа. Төрөөчийнх бол бараг нэг 800 бас болсон байсан. Тэгээд яг үндсэндээ бол дандаа анхны монгол хүн гэдэг тухайн хүмүүсээс бол байнга сонсож байгаа. Тэгэхээр бид нар нэгт гэж аялахгүй байгаа. Бид одоохондоо бол 8 гудамжин дотор л гоё харагдах тухай сэтгэл их хүмүүс сэтгэгээд байгаа тий. Тэгэхэд одоо жоохон дэлхийг нээгээд юм үзээд бас маш олон юм олж авчрах хэрэгтэй болчиход байгаа гэдгийг ойлгож байгаа. Тэгэхээр ч одоо дэлхийн Монголыг бол өстой хүн төрлөختөн мэднэгэл бид нар энд чэйжээ дэлдэл өстой өнөөдөр Монголыг мэдэхгүй улс орн гэж өстой хаач байхгүй л гэдэг бодит байдал дээр юм. Яг монгол хүнтэй таараагүй гэдэг байна. Бодит байдал дээр Монгол бол яг үндсэндээ дэлхийн одоо жишээл юм байна л да. Хэрвээ надад одоо ингэ дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын одоо хүмүүс аялал жуулчлал гэж ярьж байгаа бол энэ зүгээр л хүмүүсийн очихыг мөрөөж байгаа газар гэж бодсон шүү дээ. Тэр жигсаалтанд бол Монгол улс бол эхний 3-т болж ихсэн юм байна. Тэрийг бол би бүр тэр бол баруун Европын орнуудын жигсаалт өстэй тий. Үгүй энэ ерөөсөө дэлхийн одоо миний ангид аялж байхад бол аялал жуулчлалын хүмүүсийн дунд л явж байгаа шүү дээ. Үндсэндээ дандаа жуулчт тий. Тэгэхээр тэр жуулчтын хүмүүсийн дунд ингээд уулзаад ярилцахад яг ингээд та нар хааш явах мөрөөддөг вэ гэдэг ч юм уу тий. Скол зүгээр одоо 7-8 залуучууд сууж байхад би ширээнд нь очив шүү дээ. Одоо Америк байна, Австрали байна, Европ байна. Тэгээд би Монголоос ирсэн гэж хэлэхэд тэд нэр ингээд бүр хамаа ангаж байна. Би тэрийг бол өнөөдөр бар баттай одоо ингээд өөрийн туршлагаас хэлж байна л да. Тэгэхээр Монгол улс бол өнөөдөр дэлхийн аялал жуулчлалыг яг үндсэндээ яг бид нэр зөв бодлого боловсруулаад хэрэгжүүлчих юм бол аялал жуулчлалын номер 1 цэг болох боломжтой байна. Тэгэхээр ч одоо тэр Африкийн одоо тэр цаад захын тосгоны улсууд Монгол гэдэг хэлээ. Үгүй Африкийг бол би авч явахгүй л зүгээр яг үндсэндээ дэлхийн аялал жуулчлал. Тэд нар бол ер нь бол мэдэхгүй тийм ээ. Мэдэхгүй. Тэгээ тийшээ нэгт бид нар ямар нэгэн соёлын нөлөө үзүүлээгүй. Яг сүүл тэр нэг кино Монгол гэж кино
Яг тэр талаараа монголчууд их дайчин байлддаг гэдэг нэг тийм л ойлголт байгаад ах шиг байгаа. Зарим улс орнд бол төвд энтер гэдэг бас төв түнөв энтер гэдэг ярьж байсан юм. Андууртай төвд Непал гэж андуурах үеэс байгаа. Аа. За тэгэхээр одоо өнөөдөр Африктэй холбоотой нэг хэсэг бас сонин хуучийг бол үзэгч та бүхэнд бол одоо ярих болно. Африкийн яг хэдэн улсаар орсон бэлээ? За Африк тэр 54 улсын 36 гин 70% нь ингээд 36 улсаар явсан. Африкийн аяллууд бол ихэнхдээ одоо ингээд тосгоноос тосгонлуу ч юм уу одоо ингээд нэг юм суурин газраас сууринлуул дамжиж явсан гэсэн үг. Тий. Ерөнхийдөө тэгэл өглөө босоод автобусын буудлаа тэгэл дараагийн цэг рүү явбал ерөнхийдөө тухайн улсын байгалийн гайхамшигт газрыг нь бас очиж үзэх. Тий. Өөрөөр хэлбэл одоо Niagara Falls ч юм уу нэг туцаа дээрээс нь түүхэн барилга байгууламж өөрөөр хэлбэл энэ соёл иргэншил өнөөдөр яг ингээд ийм байна гэж бодож байгаа бол өмнө ямар соёл иргэншил байсан бэ тий? Хөгжсөн байсан юм уу, үгүй байсан юм уу? А тэр хөгжлийнх нь яг нууц нь юу байсан гэх мэтлэн тиймэрхүү зүйлүүдийн судалгаанд л хийсэн л дээ. Та бол одоо түүхчүүний хүүхдэн шүү дээ. Дунд сургуульд үзчихсэн Африкийн тухай түүхээс яг бодит байдал дээр очиод үзэхэд ер нь ямар байсан? Гэхдээ яг дунд сургуульд ч яг үндэ яг манай сургуулийн боловсролын номууд дээр бол тийм зүйлүүд маш ховор баг байдгүй. Цөөхөн хэдэн улсыг бид нэг хальт үздэг боловч яг ингээд тухайн улсын бодит судалгаа бол хийдгүүл юм байлээ. А би бас харилцаанд төгсөжсэн. Тэгээ харилцааны манай одоо жишээлбэл тийм програмд ч гэсэн бас маш олон дутуу талууд байгаа анзаарах. Өөрөөр хэлбэл би одоо халуусан харилцааны сургуулиуд бол Монголын гадаад бодлогыг хэрэгжүүлэх бодлого боловсруулах албаны одоо бэлтгэл сургууль гэсэн үг шүү дээ. Тэгээд ийм залуу тийшээ ингээ одоо улс орнууд руу явхад бас маш олон програмд шинжилж хийх бас зүйл зөндөө байгааг болж мэдсэн. Тэгээд яг мэдээж боломж гарах юм бол тэрэн дээр бас өөрхөн зүгээс бас одоо ийм бид нарт одоо энэ улсуудын шашныг нь ингэж судлах тийм судалгааны ажлууд хэрэгтэй юм байна те. Энэ харилцааны эдийн засгийг нь ингэж одоо илүү бодитоор оруулах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Тэрхүү зүйлүүд их анзаарах хэцүү юм да хэлж хахад. За 30 гаруй орны Африкийн тэр 30 гаруй орны хэдэн одоо дайн байлдааны байдалтай одоо нутаг орны шашны янз бүрийн мөргөлдөөн бослогтой хүнд хэцүү байсан бай. За яг шууд ингээд одоо бол хэлэхэд хэцүү байна. Гэхдээ яг ерөнхийдөө бол баг 50-аас илүү хувь нь бол ямар нэгэн байдлын асуудалтай. Тэр нь бол шашин хоорондын асуудал байна, үндэстэн хоорондын асуудал байна. Дээрээс нэг болохоор одоо юу гэдэг чинь удирдах байгаа бүлэг хүмүүс ард түмний хоорондын гэх юм уу да тий бас нэг тийм зөрчлүүд бас байна. Тэгээд тэрнээсээ болоод одоо маш олон зөрчлүүд нь иргэний дайн болох ч юм уу тиймэрхүү зүйлүүд байсан. Тэгээд иргэний дайны газруудаар нь бол яг үндэ бодитоор яг л алхаал явсан. Тэгэхээр одоо эрт цагт бол дайн байлдаан бол маш жижиг юмнаас нэг хатан одоо би тэр үнтэй тэр хааны хүүхдэд суухгүй гээл тэгэнгүүт бүгд л үтэн улс орны 12 жилийн дайн мэй гэсэн байгаа байхгүй одоо ингээл түүх харахад маш жижиг юмнаас. Тэгэхээр өнөөдрийн энэ өнөө цагийн ийм сайхан 21-р зуунд Африкийн энэ 50 гаруй хувийн дайнтай байна гэж энэ ямар шалтгаанаас болж байна? За шалтгаан ерөөсөө маш энгийн байна л да. За яг зөвөр үүсэл нь бас нэг өөр байна. Үүсэл нь яасан гэхээр Африкийн улсуудыг зөвөр нь одоо Европын колоничлж ирж байгаад зөвөр ингээд өөр үндэстэнгүүд ингээд газар зураа за энэ ингээд нэг улсаа гэд заасан баг. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг улсын дотор 11 өөр үндэстэнг та нар одоо нэг улс шүү гэхээр нөгөө үндэстэгүүд нь өөр хэлээр ярьдаг, өөр шашинтай, өөр үүсэл гаралтай, магадгүй бас түүхэн хувьд хоорондоо байлдаж тайтдаг байсан ч юм уу те. Ийм улсуудыг нэг улс байгуулна гэж одоо ингээд газрын зургийг тавьчаад тэгээд дараа колоничлт дууссан бол яваад өгсөн. А нөгөө хүмүүс чи хоорондоо хинэн захирах юм бэ гэдэг нэг асуудал гарчиж байгаа. Одоо жишээр маш аимшигт юмнууд болсон бас түүхүүд бас тэрнтэй холбоотой байгаа. А зүгээр яг одоо мэдээж бүгд ангуу бас сайн хөгжсөн улсууд байна. Тэг Өмнөд Африкийн улс бол Нельсон Мандела гэж бодог гайхамшигтай сайн хүн байна. Тэр хүний ачаар иргэний дайнд оролцгүй. Одоо маш том колоничлын дараа иргэний дайнд оролцгүй одоо улсаа бас зүв авч явж байна. Тэ одоо Намиб гэж улсууд байна. Марокко гэж улсын Францын колони гэж одоо бол хаант улс. Тэгээ өөрийнхөө одоо энэ соёл урлагаа хөгжүүлээд аялал жуулчлал дээр суурлаад ус нь бол 50 байна. Өөрөөр хэлбэл аялал жуулчлал гэдэг ч юм бол хүмүүс бол авчраад тухайн улсын үндэсний хувцсны үйлдвэрлэлийн дэмжигчтэй юм байна. Хоол унд, жижиг дунд үйлдвэрлэл, тээвэр, зууч, зочид буудлууд гэдэг ерөнхийдөө аялал жуулчлалын салбарыг хөгжүүлсэн улсууд бол маш сайн байна. Одоо Египт улс бол тухайн үед бас гайгүй байсан. Гэхдээ харамсалтай нь одоо миний аялж байсан Египт Сир улс хоёр одоо юуны маш том гол дайн болж шүү. Одоо Сир улс бол хамгийн том дайнд орсон. Тэгэхээр одоо ингээд энэ Африкийг бол одоо баялгаасаа болж ийм дайнтай болсон гэж бас ихэнх улс төрчид үзэж шүү. Ягаад гэвэл хооронд нь хагаралдуулж, хооронд нь маш жижиг юм дээр яс харилцуулж, тэгээ одоо энэ ялж байгаа ялагдаж байгаа талынх нь аль нэгэнд нь тусалж байгаа мэтэр тэр улс онлоо орж нарийн мэдээллүүдийг авч газрын хөрсийн өнөөдөр үндсэндээ эргүүлж яах гэж одоо яриад байна шүү. Бид бол одоо уул уурхаар дөнгөж хөл тавьж шүү. Тэгэхээр энэ талаар та одоо ухааруулах ямар зүйлийг олж харсан бэ? Африк яг энэ жишээг би Африкт байхдаа тэмдэглээд бичижсэн. Тэр нь ямар байсан гэхээр за ямар нэгэн улсыг те мөхөөхийн тулд яаж юм гэхээр
одоо уул уурхайны салбар руу юм уу ямар нэг эдийн засаг маш хэмжээний мөнгө оруулж байна. Одоо ингээд эхний ээлжинд их хэмжээний мөнгө оруулангууд нөгөө улс яаж их хэрэглээ нь өндөр болоо тий одоо манайд болж байгаа түүх одоо тийч болоод тэгээд их хэмжээний мөнгө оруулж тэнцээ одоо ингээд амьдрал гайгүй шиг болгож мөнгө татчихж байна. Ерөөсө мөнгө зогсооч чинь. Тэнгуэл тэр улс чинь нөгөө нэг маш одоо юу гэж маш хэмжээний зээл айл болгон гэхэл одоо байрны ч юм уу нааны ч юм ямар нэг хэмжээ зээлтэй болцсон тий нөгөө үйлдвэрлэл хөгжүүлэх гэж байгаа гэдэг гэсэн чинь нөгөө бизнес нь эргэлтийн мөнгөгүй болчих юм уу тий тиймэрхүү асуудал болонгууд л тий улс төрийн хямрал гаргач чинь тэгвэл улс төрийн хямрал гарч эхлэнгууд л одоо нөгөө нэг тэр улсын баялагийг авах гэж байгаа том их гүрнүүд байна шүү дээ тэр гүрнүүд шайлны талд нь хөрөнгө оруулалт хийгээл эрдэнэ дан болгоод тэгээд дараа нь эрдэнэ дан болсныхан дараа жихэн нөгөө нэг одоо олон улсын төвшөнд яаж хувааж авах вэ гэдэг юм шийдчихэж байна. Одоо лидмийн улсуудын жишээнд бол маш өндөр байна л да тэр улсын хөрөнгийг яаж завшиж байгаа ч юм уу тий. Тэгэхээр монголчууд бид нэ бас жоохон бодох хэрэгтэй л гэж бодож байгаа. Энэ бүх жишээ одоо түүх судлана гэдэг чинь гол санаа нь юу вэ гэхээр бусдын хийж байгаа алдааг л хийхгүй байх. Яг гэвэл тэр хүмүүс ялгаагүй л хүмүүс бидэнтэй л адилхан хүмүүс гацгүй тэгээд ямар нэгэн одоо өөрчлөлтийн буруу шийдвэр гаргаад тэгэхээр бид нар ч гэсэн одоо үндсэндээ өнөөдөр одоо энэ хэмжээний нэг богино хугацаанд л маш их мөнгө орж ирлээ шүү дээ тий. Тэгэхдээ энийг яаж зөв хуваарлж яаж одоо дараа нь хөлн дээр одоо доктортой байх уу гэдэг одоо хэцүү үе тэргэл боловсрол одоо бодлогоо сайн боловсруулах хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Тэгээд тэрний хамгийн гол гарцсан өнөөдөр аялал жуулчлал гэдэг нь би одоо зөвхөн албан ёсоор сая аялал одоо 3 дахь Монгол одоочноо хийж ирчээл энэ аялал жуулчлалын үндэсний бодлогыг боловсруулах ажилд би бол хуваараас аялал жуулчлалын талаар аялал нэвтрүүлгийг жаргаж байгаа сайхан ярих болно. Тэгэхээр одоо за Апрыг бол одоо ингээд жишээлбэл бүх алмаазаа баг ингээд гаргаад дуусчлаа шүү дээ. Одоо яг тэр уул уурхайн үр дүнгээр одоо уусаа хүмүүс нь хэр жаргалтай амьдарч байна, хэр баян байна. Одоо дэлхийн тэр бүх баялагын өнөө цагт Европ дахны хэрэгжилж байгаа баялагын дийлэнхийг гаргасан улс орн бол одоо өнөөдөр амар баян байгаа үстэй. Тийм. Тэгэхээр хуваарлалт нь үндсэндээ яг Улаанбаатар Монгол улстай түүхэл яг адилхан л яваад байгаа шүү дээ. Яг бид нэр хэдийгээр Азад байгаа юм шиг боловч яг Африкт нэлээд олон оронтой болж байгаа зүйлүүдийг бид нар одоо ингээд яг эдэлж хэрэгжилж байна л дээ. Яг тэгэхээр яг тодорхой бүлгийн хүмүүс тэгээ одоо төр дойрхон тийм тэр бүлгийн хүмүүсийн хүртээмж болцсон. Тэгээ босод хүмүүс нь орж чадах. Тэгээд нэг төрийн эргэлтүүд ингэж гараад яг л тэр чинь хяналтгүй байгаа учраас дараагийн хүн гаж ирээд нөгөө одоо эд баялаг руу орох гэдэг ч юм уу те. Ийм хөл зөрчилтэй байна да. Яг манад болохоор бид бол тэрийг бол арай жоохон боловсралтай бас нэг те энэ төрийн бодлогын одоо хуучин хийжсэн бодлогын ачаар бид нар бас юм арай жоохон гайгүй ойлгож байна. Тэгэхээр одоо бид нар засаж байгаа зүйлүүд их анзаарэгдэж байна. Ер нь бол одоо шуудхан хэлэхэд ард түмэн төр баялгаа хүртэж чадахгүй л гэсэн үг байна. Монголд бол хүртэж чадахгүй. Одоо ингээ таны номыг ингээ харахад чинь одоо амаа нэг хамаг ядуугаар нь ялгаа явцсан юм шиг ингээл уус орон болгонд ингээл их ядуу улсууд харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг тэр улс орны бодит байгаа тийм. Хэдийгээр одоо жишээл ингээл Габон гэж улс дэлхийн тухайн үеийн дэлхийн одоо нэг хүнд ноогдох ашгаараа хэл баг ихний 3 ордон жигсэж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн ирнэ ингээд очингууд яаж байгаа гэхээр нөгөө нэг хит их мөнгөтэй болчингууд үйлдвэрлэлээ хөгжүүлээгүй. Одоо Монголын түүхийн бас бодит яг ингээд байдал байна л да. Үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй гадны юм бараа бүтээгдэхүүнийг авчиж байгаа. Тэгэхээр чинь нөгөө нэг гадныхаа авсаар байгаа тэр үнэн үнэтэй болчихно. Дотоод үйлдвэрлэхгүй байгаа учраас зүгээр нэг гудамжинд хоол идэхэд гудамжны одоо манайхаар бол гуанзаас $7 хоол идэхэд $7-8 төлнө гэдэг чинь жирийн хүмүүсийн хувьд бас боломжгүй л зүйл шүү дээ тий. Тэгээ тиймэрхүү байдал бол Монголд яг ингээд яг тэр давхаргаар явж байгаа л да. Өөрөөр хэлбэл 2010 онд Монголд ирчээд яг юу бол одоо ямар байдал бий болох вэ гэдгийг тухайд би мэдсэн байсан. Ягаад гэвэл за одоо энэс мөнгө гаргаж ирнэ тий одоо мөнгө гацнаа гэдэг сая нэг том компанид бас яг тийм асуудалд орж шүү дээ. Яг бол уул уурх бол маш их хэмжээний мөнгө оруулсан чинь мөнгө татчихж байгаа. Тэгээ би яг тэрийг нь аль нодлон 6 сар үед би өөрөө бас бизнес хийдэг найзуудаа зөвлөсөн л та. За миний найз нараа ийм байж шүү. Одоо энэ асуудлуудад тэр усад ингэж гарсан. Одоо энэ 12 сар гэхэд Монгол бэлэн мөнгөний асуудал бол асуудал болно шүү. Тэ гар дээр бэлэн мөнгө их хадгалаараа тэгэхгүй бол том хөрөнгө оруулалт хийж болохгүй гэдэг жишээ яг одоо маа тэр найз нар надад одоо сүүлд би ирсэн яг хэлж байна надаа. За чиний тэр эдэн засгийн тэр нөө таамаг гэж бас бодит байсан байна гэд. Тэр нь бол би зүгээр ингээд нэг юм зурхаа мурхаагаар харчаад байгаа биш зүгээр л энэ болсон явдлууд тийм болсон явдал давтагдж байна гэсэн үг л дээ. За ингээд баг уралдаа Эрдмийн чуулганы 121 дахь дугаар Монгол Бадарчин гэсэн сэдвээр өрнөж байна. Өнөөдөр дэлхийн одоо 76 орноор аялаад ирсэн одоо цэл залуухан манай амаа явал та бүхэнд ямар их олон зүйлийг олж ирж одоо эх орондоо ямар баялаг оюун санааны одоо ямар их хөрөнгө оруулалт хийж ирсэн энэ одоо энэ хуралдаагаар товчхон ч гэсэн хүргэхээр бид хоёр ярилцж байна. Тэгэхээр одоо Африкчил улс төржилт одоо жирийн иргэдийн улс төржилт ямар байдаг юм бол бас их сонирн байна л да. Жишээлбэл Монголд бол одоо ингээ ерөнхийлөгчийн сонгуул одоо явагдаж шít. Одоо зүгээр л хүнээс та хэнийг сонгох гэж байглаа. Шийдээгүй байна. Одоо тэр хүний шийдвэрээс л одоо ерөнхийлөгч гарах гэж байгаа юм шиг л ингээл одоо нэг хүнтэй болчихж байгаа байхгүй жирийн иргэд. Тэгэл одоо юу гэдгийг одоо улс төрийн юм яриад энэ тэндэл ингээл одоо тэр энэ тэгсэн гэсэн гээд гэтэл одоо тэр бодит байдал дээр Африкт яг алхаад одоо тэр улсаас улс дамжаад дугуй унаа явж яваад жирийн иргэдэнд юу хэр улс төржтэй.
яг тэр улсуудад бас яг улс янз бүр байна л да. Ихэвчлэн улсууд яаж юм хэр нөгөө нэг овгийн системтэй. Тэгэхээр одоо манайх шиг намын системтэй гэх юм уу да тий. Тэгээ одоо тэр овг л сайн байна уу муу байна хамаагүй. Тий тэр овг л гарч ивэл сайн гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө хэд нь таалагддаг ч юм. Ерөөсөө нэг юм хоорондоо хил хамаа олцохгүй байх гэсэн үг л дээ. Тэгэхээр манайх шиг яг тийм байдал ажиллагдаж байгаа улс төрөө. Тэгээд улс төржилт нь яг үндсэндээ яг амьдрал муу болоход л их гард юм байлаа улсуудад. Зүгээр амьдрал зүгээр сайн хүмүүс орлоготой амьдралтай байхад хүмүүс ус төрчихгүй байна. Одоо тэр зарим улсууд бол ерөнхийлөгч байгаа нэрэгч мэдхгүй улсууд бас өндөө байна шүү дээ. Тийм амьдрал нь сайхан. Тэгээд ерөнхий сайд ч юм уу аль нэг албаны сайдыг болохоор өөний зүгээр л олон ажлуудын нэг зөвхөн тэр хүмүүс нэг одоо ч Европт юм байж тоод Европт зүгээр ерөнхий сайд нь ч юм уу нэг сайд нэгэл автобусанд явж байгаа шишээтэй. Тэгээд яг бол тэр бол зүгээр л тэнцэнэ зохицуулах алба гэж боддог. Зарим улсууд нь болохоор одоо тэр албан нөгөө маш их хэмжээний хөрөнгө ингээд барьсан байдаг болохоор хүн болгон тэмүүлдэг тийш нэ. Тэгээд одоо тэр Африкийн улс төржилт нь бол үндсэндээ яг мөнгөгүй болоод эхлэн гуйтал маш их улс төр хайгаад яг үнэ. Хаана ядуур бол тэнд улс төржилт газар авдаг гэх тэр бол одоо улс төржилт нэг бол шашны тэрс үзэл бас маш хүчтэй гарч иж байна. За тэгэхээр одоо ингээд Африкт өнгөрүүлсэн он жилүүд Африкт одоо ингээд одоо зүрхэндээ хортол одоо баг шар ус хуртлаан айж олсон зүйл бол энэ дайны одоо мэдрэмж шүү дээ. Тэгэхээр бид бол одоо энэ шинэ зууны хүүхдүүд бид бол өнөөдрийг бидэнд авчиж өгсөн агуу их ахмадуудынхаа 70 жилийн үр дүнг өнөөдөр нэг үргэлжлүүлээд аваа явж байна. Энээс өмнөх бас одоо олон одоо янз бүрийн түүхийн даваа нухчаа байгаа баг. Гэхдээ дайн гэдэг үг бол бидний одоо үеийнхнээс маш хол сонсогдож байна л та. Бид бол мэдэхгүй байна. Тэгэхээр ер нь дайнгүй байна гэдэг одоо ямар сайхан зүйл вэ? Дайнтай байна гэдэг ямар хэцүү зүйл вэ? Манай залуучууд бол одоо хэцүү байна одоо ажил олдохгүй. Айгүй зовж байна. Айгүй ядуу улсад маш хүнд улсад амьдарч байна л гэж одоо яриад байна шүү дээ. Тийм. Тэгэхээр яг зөв би их орондоо ирээд хамгийн түрүүнд хийж байгаа зүйл ерөөсөө одоо 3 дахь удаага л аяны дараа орж иж шүү дээ. Хамгийн түрүүнд паспортаа аваад өгдөө. За одоо энэ миний паспортыг аваар. Яг тэгэхээр нөгөө бичиг баримттай явна гэж бас их төвхтэй шүү дээ. Байнгын те нэг юм карманда цаас тэр нь очихгүй, гээчихгүй. Гээчихэл юм бол цагдаад баригдана. Тэгэхээр энэ улс оронд бичиг баримтг бол хэнч биш. Тийм бичиг баримт байнгын тийм дарамтанд байгаа юм чинь. Тэгэхээр чин би зөвхөн Монгол улстай юунд гоё гэж боддог гэхээр Монгол цагдаа зэвсэггүй. Тэр 7 сарын нэг л зүгээр яг энэ бол маш тийм муу жишээ байсан. Тэр энийг бол бид мартаж болохгүй. Тэгэхээр ингээд Улаанбаатар хотод зэвсэггүй явж болдог тийм тайван газар тий. Яг өнөөдөр өндөр хөгжилтэй гэж ярьж байгаа Франц ч юм Америк бүгд л ялгаагүй зэвсгийн асуудлууд байдаг. Тэгэхээр Улаанбаатар хотод бол ийм тайван газар амьдарч байгаа. Тэгээ иргэний үйлчлэг бол хаана газар хийгээл хайчих шүү дээ тий. Хэрэг болохгүй бол тий яг иргэний үйлчлэг миний хувьд бол одоохонд бол бас амар байна л да яхад. Ерөнхийдөө бол энэ бичиг баримтын ийм тайван улсад амьдрах гэдэг гоё юм байна. Хоёр зүгээр дайн гэдэг юм чин яг манайхаа одоо ингээд яг түүх бидний түүх бол бас дайнтай их холбоотой байдаг болохоор их дайчин ус гэдэг одоо Чингис хаан бол зэвсэг одоо ерөөсөө нэм цэрэг дайны тухай юм ярьдаг болчиход байгаа л да тий. Тэгэхээр яг үнээрхтэй Монголын түүхийг харан улсынхаа түүхийг харангуул бид нэр юмыг бол дандаа зохицуулсан байгаа шүү дээ. Маш цөөн хүн амтай тэр том улсуудыг захирахын тулд зохицуулт хийсэн. Тэгэхээр бүр эзэн хаан хүртэл хэлээд байгаа. Би номон дээр оруулсан хүчээр нэгийг ухаанаар түмнийг гэж хэлээд байхад одоогийн залуучууд тэг яг зүгээр одоо янз бүрийн одоо өнцгөрийг үзэл эднэр их дэлгэрж байна л да. Зарим талаараа мэдээж бол үндэсний бодлогыг хамгаалж үлдэх бол зөв. Гэхдээ тэрийг бол маш ухаантай хийх хэрэгтэй. Хоорондоо ингээд зүйлдээ бол хоорондоо уулзаад байгаа нь бас их сонир санагдаж байна л да. Тэгэхээр яг залуучуудад хандаа тийм ээ. Ийм одоо Монгол улс яг ямар улс вэ гэдгийг бас нэг ойлголтол нь тийм ээ. Одоо эн чинь хэцүү байна хүнд байна гэдэг нь гэтэл одоо ийм жаргалтай улс. Монгол улсын зөвхөн би одоо бусад улсуудтай харьцуулаад үдсэн улсуудыг харьцуулахад Монгол улс бол хамгийн ямар тайван газар байна л да. Үндсэндээ энэ хоёр том хөрш гэж яриад байгаа. Энэ хоёр том хөрш биднийг оролдох сонирхол байхгүй байгаа шүү дээ. Яг бол энэ хоёр улсын дотор энэ хоёр хөрш орн дотор Монгол үндэстэнгүүд амьдардаг учраас Монгол улс бол өөрөө аюулгүй гэж би өөр аль биесээр хэлээд байгаа. Зүгээр хамгийн гол нь аюулгүй гэдэг нь ингээд хамаагүй хүмүүсийг өдөөд авах шүү дээ. Аюулгүй гэдэг нь энэ улстай бид нар өөрсдөө сайхан тайван тэг амар тайван амьдрий л да гэдгийг санал тавьж байгаа. Тэгэхгүй болохоор одоо энэ залуучууд бол одоо ингээд гол нийтийн газар гарахад мэдгэж байна л да. Маш тийм уур хилэнтэй. Тэгэл ерөөсөө бие биентэй хэл тэг зөвхөн Монголд биш яг ингээд ажиллаж байхад хаа явсан газар монголчууд хоорондоо зудалтаад ингээд байгаа байхгүй юу? Тэр одоо юу нэх вэ? Гэхдээ тэр яг одоо зүгээр мэдгүй боловсруулаагүй их л та. Яг үнээр зүгээр хоёр монгол залуу ингээд хоорондоо ярилцаад монгол хэлээр хөөе тэ хоёул зөв ах トゥ хоёр шүү дээ. Яг үнээр тэ нэг үндэстэн гэдэг чинь тий. Зүгээр харин хоёр эвтээс сайхан цагаан өнгөрөө гэж чадахгүй хоорондоо л муудалцаад ингээд ах юм. Тэгэхээр тэрүнд яг магадгүй бид нар нөгөө нэг нийгэм судлалын одоо албыг одоо гаргуунд нь хайцсан гэх юм уу одоо маань тийм нийгэм судалтыг алба бол сайн ажиллаж чадахгүй байгаа шүү дээ. Яг тэгвэл салин байхгүй сайн ажилчдаа өөр салбарт алдчихдаг ч юм уу тий. Энэ салбараа хөгжүүлээд нийгмийг яг ингээд боддоор нь бүлэг бүлгээр нь судлаад айл аймаг, айл хороо, айл дүүрэг тий хүмүүс ямар сэтгэлгээтэй юу бодож гин, юу бодож амьдарч гин гэдгийг гаргачих юм бол бидний энэ одоо энэ бухимдлын бүх одоо цаажууд нь бол тэрэн дотор л байгаа л да. Тэгэхээр тэрийг л гаргачих юм бол өнөөдөр Монголд бол
яг үндсэндээ ийм жижигэн хоттой тий цөөхөлөө байгаа хүмүүс 50 гоё амьдарч болж штэ. За тэгэхээр одоо 50 амгалан байна, дайн дажингүй байна. Одоо өнчрөл хагслаг байна гэдэг бол одоо ямар гайхамшигтай зүйл вэ гэдгийг дайн дажинтай улс оронд явж үтсэн хүн бол өөрөө бол яг мэдэрч байгаа. Ингээл бас уншсан ч юм байна л л дээ. Годамжээр нь алхаж ийсэн чил яг 40 оны үе шиг гэнт нөгөө дохио хангинал тий. Тэгэнгүүт бүгд одоо газ годамжнаас хоёр араб залуу намайг газ дуудаад баар руугаа оруулаад одоо тэр дохио өнгөртөл аюулгүй байдал өнгөртөл тэнд байсан. Заамын түнчлэн одоо тэр өдөр ихэд 30 гаруй бөмбөгийг хайсан байсан гэл тийм ээ. Тэгээ одоо дайны үеэр баар цанганы газар ажиллаж байгаагийн шалтгаан энэ бол асар их таавшруулах гэж байгаа тий. Тэгэхээр тийм яг өндөөлөхөд би нэг дайны сэдвийг бас жоохон зогтохыг хичээдэг. Ягаад тэгэхээр энэ дайны сэдв авах юм энэ зүрх ингэж эхэлдэг. Ягаад бол тэр үед чинь нэг хамгийн гол нь би хүний нутагт гав ганцаараа. Тэгээд чи одоо тэгээ дээрээс нь одоо зарим газарт нь бол элчил сайд юм байхгүй, зарим бүс нутагт нь байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр сэдвээс би одоо бүр нэлээд бас зайлсхийж байна. Тэгээ энийг бол одоо харьцуулж манай одоо энэ цайван газар жаргал даахгүй зовлон болж байгаа улсууд зөндөө биш шүү дээ. Энэ улсуудад бол одоо жинхэнэ өөрөө явж ирсэн хүний хувьд ярина гэдэг бол их том ухаал учраас асуусан юм аа. За тэгэхээр дараагийн нэг зүйл байна. Одоо номонд байна шүү дээ. Ингээ Африкт явж байгаа нэг усгүй болоод одоо амай бол одоо замдаар хөвтлээ. Одоо ингээд одоо шоргоолж хазлаа, шумуул хазлаа, хазаж болох бүх шавжнууд намайг дээр цуглалаа. Дээшээ тэнгэр харлаа. Нэг ч хүн байхгүй, хажууд хүн байхгүй, мөлгөж үзлээ, явж үзлээ. Одоо ингээд амьдралын бүх юмыг хэрэгцүүлж бодлоо, ээж аваагаа бодлоо. Би одоо энд өгөх байсан бол би яах гэж одоо энэ ингэж аялваа гэд ингээд өөрөөр хэлбэл амьдрал өхлийн заак дээрх амай өнөөдөр амьдрах гэж юу юм одоо эсвэл амьд явах гэж юу юм бэ гэдгийг бас энэ нарийн учрыг бол бас залуучуудад хэлж өгөх хэрэгтэй байгаа. Өнөөдөр зүгээр л арх уугаал тасраал нэг залуу цонхоор үсрээл өчөж байгаа байхгүй. Энэ бол дэндүү аимшигтай хүний алтан ам ижи аваас бурхнаас өгсөн энэ буйныг бол одоо ингэнэ гэдэг бол аимшигтай шүү. Тэгэхээр энэ амьдрахын үнц нь амьдралын үнц нь гэдгийг одоо үе тэнгийнхээ залуучуудад сайхан хэлж өгөх. Яг би болохоор тэр бол олон тохиолдлуудын нэг нь л дээ яг үнсэндээ тий яг ингээд за одоо ингээд одоо тэр өмнө бас малярия тусгад бас тэгжсэн. Ер хэд хэдэн тийм тохиолдол байдэн. Тэгээд тэр болгонд л би зүгээр мэдээж яг богино хугацаанд маш их амьдралын тухай бодохыг гардаг л да. Тэгээ би зүгээр анхны удаагаас юу утсан гэхээр амьдралыг бол зүгээр үтснээр биш мэдэрснээр хэмждэг юм байна гэдгийг л би ойлгоцоо. Их юм үзэх тухай биш, их юм мэдрэх тухай. Өөрөөр хэлбэл тэгэхээр чи ингээд би одоо өөрийнхөө амьдралыг яаж байгаа гэхээр за 30 наснда гэхэд би за 34 наснда гэхэд дэлхийн хүн амын 99.9% нь үзээгүй тэр амьдралыг ингээд бүгдийг үзлээ гэж би худаас бодож байна л да. Тэгэхээр тэр нь үзэж байгаатаа би тэрийг мэдэрсэн учраас би тэр миний амьдралын таашаал нөсөд байгаа байхгүй юу. Тэгэхээр би залуучууд юу зөвлөмөр байгаа гэхээр одоо энэ зүгээр ингээд юмыг мэдэрхийг хичээх хэрэгтэй байна. Юм болгоно. Одоо мэдрэл гэдэг нь маань яг юу вэ? Мэдрэл одоо жишээл өглөө ингээд маш гоё өдөр байна л да. Тэ? Тэрийг мэдрэхгүй бас хүмүүс биш ингээд шууд ажил руугаа очдөг ч юм уу. Тэгэхэд өглөө гараад ингээд ёо гэдэг ч юм уу. Тэ сая одчид миний мэдрэмжийн хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр Өмнөд Азийн одоо тэр 6-7 улсаар тий одоо 6 сарын хугацаанд явлаа шүү. Тэгэхэд тэр чихтэй тэр халуун бөхчм тий их орондоо ирээд ингээд усны буудалтай ингээд гаашаад ингээд амьсгалаа. Тэгэл би зүгээр өөрөө энэ хорвоог хамгийн аз жаргалтай хүн байна л гэж бодож ин жишээлбэл тий. Тэгэхээр чин тэр чин мэдрэмж миний мэдрэмж тэрийг ойлгоод мэдрээд байгаа учраас би амьдрах сонирхол илүү байгаад байна гэдгийг хэлж байна л да. Тэгэхээр одоо энэ гоё хот байна. Энэ одоо Улаанбаатарын төвөөс Урагшааны нэг юу гэдэг чинь нэг 3-4 км бол уулар орчих. Гол дээр очиж шүү. Тийм гоё газар амьдарч байгаа хүмүүс тэр боломжийг ашиглаа. Одоо би одоо дугуй захиалж дугуй унах гал хүлээж сууж жишээл тий. Тэгэхээр би дугуйгаар явах юм бол хот илүү гоё харагдана тий. Бүглэрээ зогсохгүй тий. Тэгэхээр нөгөө төлөвөр хэрвээ намайг одоо дэмждэг тийм залуучууд бол би тэднээс бас хэлмээр энэ илүү өтөн үнэтэй машин шин болоо зүгээр сайхан дугуйгаар эрүүл мэндийн цай дээрэс нь яг энэ гадаа ингээд зуны сайхныг мэдрэх хэрэгтэй байна гэдэг. За яалтчгүй ингээд бас амайг одоо дэлхийн 69 орноор тойроод ирэхэд дөнгөж тэр үүр өвчтэйг байхтан багварлаа эрдмийн чуулган дэлхийг тойрсон амай их орондоо ирлээ хэмээн одоо тосч авч явахад манай амай бол одоо гайхалтай ингээд битүү машиныг төгжээд ихсээр нэ машин болгоод нэг л хүн сууж явах энэ одоо юу гэсэн үг вэ? Ингэж хой бодож болохгүй шүү дээ. Энэ чинь нэг хүн суугаад нэг машинууд явахаар төгжрөхгүй яах юм бэ гэд бас их том санаа хэлж ирсэн л да. Тэгээ би алхсан чинь надад их ойрхон байлаа гэж. Тэгэхээр одоо Монгол хүмүүс бид өнөөдөр арчлын гэх одоо их эрхчлөөт цаг үеийг туулж байгаа ч гэсэн монголчуудын одоо юм үзээгүй зовлон гэж бас нэг их зовлон болоод биднийг зовоож шээ. Одоо жишээлбэл зайсан хавийн одоо байр авж байгаа айлууд бол нэг айлд дор хаяж 2-3 гараж бол одоо байр авахгүй гэж шээ. Яг л хүү машинтай, охин машинтай, машин дээж эмээ өвөө ингээ бүгд машин унах гэдэг шүү дээ. Тэгэхээр харин нэг дугуй аваад өгч дугуйныг зогсоол гэдэг бол хямдхан юм шүү дээ, тийм ээ. Энэ бол барууны одоо Европын бүх орнууд дугуй унд шүү дээ. Одоо Герман ч гэсэн тийм
бүгд л дугуйтай байгаа. Тэгээд дугуй бол яг үндэ хэлэхэд Улаанбаатар хотод бол их тохиромжтой гоё санагдаад байгаа. Ердөө Улаанбаатарын дээд сайхан нартай өдрүүд яг зөв өвлийн сезон гэдэг бас нэг юм байгаа л да. Тэр үед яг тэгэл машин ч юм уу нийтийн тээвэр. Яг миний хувьд болохоор тэр хувийн одоо өмчийн асуудлыг бол би шүмжил болохгүй гэж бодоод байгаа. Зүгээр яг хүн болгон өөрөө өссөн юм авч байгаа. Гэхдээ хүн яг ингэ цаанаа ингэ бодон гол өнөөдөр ихэнх дугуй унахгүй байгаа шалтгаан юу гэхээр дугуй унчаар ингээд хүмүүс амар өө муу байна ядарсан байна гэж маань сэтгэлгээ байдаг шүү дээ. Бэс ингээд яг 2010 онд ирээд Улаанбаатар гудамжаар их алхдаг байсан. Ердөө маш их алхахыг ягаад тэр нэг тэр их алхажсэн хүн чинь гинт тайм байж болохгүй. Тэгээ өдөр заавал 1-2 3 км алхаад тэгэд юу анзаарах зэрэг хүмүүс ингээд амар муу хэлдэг. Өөр муу амаа ямар ядуу юм. Өө ингээд алхаад тахтаа яа. Одоо чи залуучууд ч гэсэн гэж одоо над юу гэдэг чинь 16 7 залуучууд ингээд сууж байгаа шүү дээ хүүхдүүд те. Тэгээд ингээд хажуугаар нь алхаж өнгөрөө амаа хаа та одоо алхаад тахтаа яа гэм бэ гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр залуучуудын ойлголтод юу толгоонд нь байна гэхээр хэрвээ хин нэгэн лаг гэж бодох юм бол заавал машинтай явах хэрэгтэй ингээд. Машинд одоо бүр үнэтэй машинтай. Тийм. Гэтэл өнөөдөр одоо эрүүл мэндийн ингээд судалгааны одоо статистик би бас сайхан нэг юун дээр интернетээр тавьсан байсан л да. Дандаа голцсон ингээд хөдөлгөөний гочигдлын асуудлууд байгаа шүү дээ. Хөдөлгөөн хийхгүй тархалалт гэж байна. Хөдөлгөөн хийхгүй тэр байна. Хөдөлгөөн хийхгүй нэг гэдэг чинь тэгэл хүн уулын урт наслахгүй тийм ээ. Наслахгүй өвдөж байгааг шинэ шүү дээ. Саяхан одоо нэг буурал ярьжсэн л да. Одоо миний ач зээнэр одоо ийм тарган хөөхд ерөөсөө бараг үзээд бүр гайхдаг байсан чи одоо бараг ингээл гадаа тоглож байгаа хөөхтүүдийн дийлэнх ингээл нэг жоохон мөртлөл айгалсан бүдүүн сумааш хөөхтүүд яваад ах юм. Энэ бол хөдөлгөөн дутагдж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ дараагийн нэг асуулт бол Африк ТV-ийнхээ одоо бүгдээрээ англи хэлээр ч юм уу ямар нэг монгол орос хэлээр ярьдгүү гэж явагдаж байна л да. Тэгэхээр одоо тэр улсуудтай одоо яаж хэл нэвтрэлцэж вэ? Тийм ээ өнөөдөр амаа хүний амьдралын 4 жил 6 сар гэдэг бол 30 та байсан залуу 35 та болно. Асар их хугацаа. Тэгэхээр за өнөөдөр одоо хэний хаалгыг тогших уу? Одоо хэн дээр очих уу? За яаж одоо маний уралж нэг ор олж хонох уу? За яаж одоо эвтийхэн хоол авч аргалж идэх үү ч гэдэм үү ингээд одоо алхам тутамдаа харилцаанд орж шít. Манай Жамбал Сурангуй таны аав бол номны өмөртгөлд энийг бол гайхамшигтай бичсэн байлээ л дээ. Өнөөдөр дэлхийн 7 тэрбум хүнд өнөөдөр ямар ч бэрхшээлгүйгээр бие биенээ тэврэн авч найрсгаар өгдөх боломж байгааг миний хөө өөрийнхөө аяллаар нотоллоо гэж. Тэгэхээр энэ хэлний бэрхшээл хэр гарч ив одоо яаж тэр Африк улсуудтай ойлголцож одоо энэ 5 жилийг өнгөрөв. Өнөө нэг гадаадаар ярих гэж гар өвдөв гэж нэг үг өгдөө штэ. За тэр бол нилээд өвдсөн. Гар бол тэгээд яг нэг ойлголцох цөөхөн хэдэн авианууд байдаг тий. Тэгээд яг хамгийн гол асуудал бол яг үндсэндээ хоол байсан. Яг бүр хил гэхээсээ илүү хоол ягаад гэвэл хоолны чанарын асуудал, ус нь өөр, дээрэс нь нутгийн хүмүүс чинь нутгийн бактеритай дассан байдаг. Би болохоор одоо саяны сүүлийн аялалчсаас ялгаагүй л тийм хоолн дээр л хамгийн том асуудлууд гараад байгаа. Тэр нэг харин яаж шийдэх вэ гэдгийг одоо сайн бодолцох хэрэгтэй юм байлээ. За. Хилний асуудал бол яг хөө тэгээд бас их сони ингээд нэг цаанаасаа бас нэг юм байдаг юм шиг байгаа. Хүн ердөө ингээд яг зөв юм бодоо, зөв юм хийгээд явахаар одоо ингэж чи ингээд за яана гэж шүн ингээд суусан чи гингэн зам дээр замын унаа алдах гал нөгөө нэг бас зарим үед шингээ ой модал ганцаараа зогсож байгаа шүү дээ. Тэгэл гингэн хаанаас ч нэг хүн гарч ирээл хаанаас ч бүх юм ингээд бэлддэг юм өсгөөл тэр нэгэн үнсэн байгууллагын чинь гингэнд гараал ирдэг ч юм уу те. Тэр хүн тэрнээс би ойлсон гэхээр хүн ердөө яг бодлоо маш гоё цэгцтэй цэвэрхэн байх хэрэгтэй юм шиг байгаа. Цэвэр гэдэг нь одоо юу гэдэг чинь миний хувьд болохоор амьдралдаа 11 удаа хараалаа гэсэн. Амьдралдаа шүү би тоолоод байгаа. Тэгэхээр тэр 11-т нь сая замдаа нэг удаа бүр яалтчгүй бачинснаас болоо хилцэн. 10 дахь нь бол Улаанбаатар зам гарахаас өмнө бас нэг удаа хилцэн. Тэгээ тэр болгондоо би юу гэж бодож байгаа төдий хэмжээний миний бодол тэг ингээд муудаж шүү те. Тэгэхээр одоо 11 гэдэг чинь одоо ингээд зогсоох хэрэгтэй юм байна шүү гэдэг ч юм уу. Тэр нөө бодлоо цэгцтэй ингээд цэвэрхэн байлгаад дээрс нь эргэн тойрондоо маш ингээд зөв бодоод байх юм бол тэр эргэн тойрны ингээд хүмүүс нэг туслаад тий нэг тийм нэг энерги байгаад байгаа шүү дээ. Тэр энерги л одоо энерги гэж хэлэх юм уу тий одоо санаа сайн бол заяа сайн. Тий за монгол дээр бол ингэж хэлчихнэ тий. За тэгэхээр одоо үнэхээр яалтч бол одоо аз түшсэн аяллууд одоо өхөл амьдралын зааг дээрх тэр онцлуудыг манай амаа бол хэдийн ардаа үлдээж өнөөдөр гайхамшигтай сайхан номын Монгол Улсын засгийн газраас албан ёсоор одоо сангуужуулан Монгол орны бүх аймаг сумын одоо дунд сургуулиудад тараан өгж байгаа. Энэний цаад мөн чанар нь бол Монгол хүн Монгол залуучууд ирээдүйд их орон өөрийнхөө хувь заяар эзэн байгаасаа гэсэн их том ухаан явж байгаа гэж бодож байгаа. Харин би дашинд бас ерөнхий сайдд их баярлсан. Бид нар нөгөө гадаад тэргийн яамны зөвшөлтсөл танхимд гаргаж өгөхөд ерөнхий сайд их сайхан үг хэлсэн шүү дээ. Тий одоо тэр арга хэмжээг намайг хөтлж байгаа хоёр бас ийм сайхан амын нар олон төрөөсөө ийм сайхан залуучууд олон гараасаа бид бол залуучуудын орн шүү дээ гэж бас гайхамшигтай сайхан үг хэлсэн. Тухайн одоо би ирчээд бас ерөнхий сайд төгсөлт уулзах хүсэлт гаргах гэж байгаа л да. Тэгтээ захиа бисэж байгаа. Ирснээс хойш уулзааг байгаа. Тэгээд гол санаа нь юу гэхээр яг хуу одоо жишээл 2005 оноос 2010 он хүртэл тэр Монгол одорч нэг гэж яваад ирэхэд засгийн газар юм уу те төрөөс ерөөсөө ингээд ямар тэрээс тоохгүйсэн. За. Одоо эн чинь нэг залуу нэг гэр бүл ингээд нэг нийгэм төөрчлөх хийх гээд байгаа шүү дээ тийм. Тэр чинь бас нэг тал оюуны нэг ажил хийж байгаа. Тэгээд
Тэгсэн чинь харин шинжлэх засгийн газар гарч ирээд шууд төсөлт гаргаа тий. За энэ чинь ингээд гадаад харилцааны яамн дээр тэг одоо хурлын танхимд бүх хэлчээсээ төлөөлөгчд уулзаад тэг чи ихтгэл тавь гэдэг тэгэхгүй юу. Тэгэхээр чи миний хувьд чинь өөрөөсөө энэ бол амьдралдаа тохиолж ирсэн тэг одоо өөрөлдөл тэгээд яг тэр хурлын өмнө бас нэг ерхий сайд талбайсаа танилцуулаад намаа одоо энэ Монгол за энэ бол Монголын шинэ үеийн залуу гэж хэлэхэд болох бас тэр мессежийг өгсөн л дээ гадны төлөөлөгч нарт. Тэгэхэд бол би гарч яг үндэ хэлэхэд маш бардам байсан. Яг бол тийм ээ монголчууд бол за 100 жилийн өмнө нүүдэлчин байсан. Одоо тэр бичлэг байдаг шүү дээ тий. Хот монголчууд нэг ийм хүмүүс байдаг нэг хашаа машаа ч юм уу тий. 100 жилийн өмнө тэгэхээр 50 жилийн өмнө бид нар хотоо барьсан тий. 21-р зуунд гарахад бид нар дэлхийгээр аялж байгаа хамгийн сүүлийн технологиг хэрэгжилж мэдчихээн тий. Одоо энэ маягаар ингэж урсгаж байгаа шүү гэдгийг би зүгээр тэр гадаад улсын төлөөлөгч нарт үзүүлмээр байсан л да. Тэгээд тайлан дээр ингэж за ийм үзлээ, ийм байна, ийм төлөвлөгөөтэй байна гэд. Тэрэн дээр би одоо ч гэсэн ерөнхий сайд бол маш их баярлж байгаа. Ягаад гэвэл энэ одоо энэ номыг энэний цаана бас санхүүгийн асуудал байгаа л. Ягаад гэвэл энэ номыг одоо орон нутгийн бүх залуучууд хөргөж өгье гэдэг саналын цаана энэ номны санхүүжилтэнд хөрөнгө оруулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл маш чухал. Ягаад гэвэл энэ одоо шилжүүлээ сүүлийн 8 жил хийж байгаа Монгол Бадарчингийн төсөл одоо Амай гэж нэг төсөлтөөр нийлээд 11 жилийн хугацаанд бид нар Монгол улсад шинэ хөгжим урсгалыг оруулж ирэх, шинэ сэтгэлгээ, шинэ юм гээд энэний цаана санхүүжилт ямар хэмжээний санхүүжилт байна вэ гэдгийг бас ойлгосон байгаа. Яг бол өнөөдөр би одоо шил аялаа хийгээл ирж байна. Надад өнөөдөр 2 чимдаан л байгаа яг үндэ л. Тэгээд ном байгаа 2 чимдаан байгаа тий. Гэхдээ би юунд итгэж байна гэхээр энэ улс тий Монгол улс хамгийн сайхан улс болох тэр ажилд би бас өөр хувийн нэмээр оруулах юм бол би заавал монголчууд гадаад улсад очиж амьдрах биш Монголдо сайхан амьдрах боломж байна гэдгийг л би одоо харчаад хэлээд яриад байгаа юм л дээ. Тэгэхээр энэ олон залуучууд бид нэр зөвхөн би ч биш зөндөө олон залуучууд байна. Энэ залуучууд бид нар нэгдээд одоо ингээд том хөтөлгөөн өрнүүлэх гээд одоо ингээд за бас их сайхан юм тийм ээ. За ингээ яалтчгүй одоо 2005 оны 11 сарын 14-нд одоо тэр өвлийн дүн өвлөөр вакцаал дээр манай амийг зөвхөн одоо гэр бүл хэдхэн найз нь үдэж байсан бол сая 2013 оны 12 сарын 21-ний одоо дэлхийн сүрнэ гэж Улаанбаатар шуудын тал нь хөдөө гарч хонж байхад манай амайг бол Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын гадаад хэргийн сайд, мөн одоо Монголын одоо томоохон элчин сайдууд бол гаргаж өгч ийсэн. Тэгэхээр утгагүй одоо наадмын өдрүүдэд нэвтрүүлгийг би та бүхэнд тусгай дугаар бол манай уран бүтээлчид хүрэх гэж байгаа. Яагаад гэвэл үнэхээр одоо төр нүдтэй байж төр одоо энэ хүмүүсийн одоо бадрал уран зоригийг одоо онгодыг одоо хөөргөж өгч байгаа нь олон залуучуудад үлгэр дуурайл их омгшил дүүрэн сайхан санагдаж байлаа. Тэгээд айгүй бол магадгүй ахаад нэг аялалд явах болонгууд одоо төрийн 3 өндөрлөг зогсож явах гэж бодож байна. За тэгэхээр дараагийн нэг чухал юм байна л да. Одоо ингээл зарим улсууд одоо манай амайг бол ингээл баг төрийн тусгай хамгаалтанд авч яваал ингээл улс орноо танилцуулаад том хамгаалт гараад заримд нь ингээл нүүбий улсууд мосууд хамгаалаад зарим улсууд нь баг хажууд нь арслан бардаа юу ч байхгүй те амар одоо ядуу харанхуй газар ингээл яваал энэ бол одоо амьдрал их том савлгаа тийм ээ өнөөдөр нэг улсын хил дээр ороход одоо бүхэл бүтэн цагдаагийн хамгаалтанд ороод маргааш нь ороход шууд баг хажуу бөмбөг дэлгэрэл хинч байхгүй тийм тэгэхээр энэ амьдралын савлгаа энэ маш том юмнуудын дунд шантрахгүй явна гэдэг бол одоо яг юу вэ яаж одоо ингэж шантрахгүй болох вэ? Өнөөдөр манай залуучууд одоо маш их юмд шантарч, няцаж, асар том өсөл мөрөөдлөөс ухарч байгаа нь одоо их харамсалтай санагддаг. Тэгэхээр энийг ярьж өгч. Яг тэр нэг дасан цогцох бидний нэг ген гэж юм байгаа даа. Яг тэр нь бол яг нөлөөлж байна л да. Яг үнс би тэг юунд ойлгосон гэхээр одоо ингээд түрүүний хэлж өнөө яг нэг өдөр ингээд амар гой буудал бууж байгаа. Маш гой тухтай байж байгаа. Тэгэл маргааш нь зүгээр нэг сараалж нөгөө өдөр нь автобусны бол ерөөсөө энэ чинь мөнхийн хөдөлгөөн байгаа юм чинь. Тэгээ тэрүүнд нь дасан цогцох гэдэг нь яг чинь бид нар чинь нөгөө нэг багасаа л монгол хүн бол ерөөсөө дасан цогцох шийдвэр сайн те бид нар нүүдэлчин тэгээд хасах 60 болоод нэмэх 40 болоход бид нар ингээл хувьсаал амьдрал байгаа шүү дээ. Тэгээд тэр орчин нэгт амьдарч байсан хоёр тэрэнд итгэцэн учраас энэ бол юу ч гэж бодож байгаа. Яг үндсэндээ сайн ч гэсэн яг тийм л байгаа. Зарим үед бол амар гоё ингээд буудал буун, зарим үед бол зүгээр л хэвээр бүр нэг те баг годомжинд шоколад цонх монхгүй газар хон. Тэгээд тиймэрхэн маягийн юмд үзэж байхдаа зүгээр яг тэр болгоны цаана нэг юм ойлгоод байгаа шүү дээ. Тэр нь би зүгээр тэрийг амьдралын ухаан гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хэцүү биш, проблем биш ээ. Тэгээ энэс хэцүү амьдрал бол байгаа шүү дээ. Агуу нэртэй. Би бол зүгээр сая эдгээр ингээд Африкч байна уу, Өмнөд Азийн аялч байна уу гэх хэцүү үед байсан. Яг ингээд тэр халуун бөхчм ганцаарл битгэрээд эхэлж байгаа. Саяны сүүлийн аялал дээр бол яг 2 сарын дараа битгэрж эхэлж байгаа. Дуу хураагдж эхэлж байна, хоолноос гарч байна. Нөгөө чинь бас нэг байнгын өөрчлөлт байгаа юм чи. Гэхдээ нөгөө нэг би дотроо гэж бодож ихээр энээс муу амьдрал байгаа шүү дээ. Яг үндэ хэлэхэд те энээс муу амьдрал. Тэгэхэд би ингээд ийм юм хийж байгаа хүн юундаа готорд ингээд тэгэл нөгөө нэг батарейнасаа нэг дахиад нэг жоохон аваад яваал байгаа юм л да. Гэхдээ яг зөв батарей нуурах бол үе бол хэд байсан. Тэгээ сая сүүлийн аялал дээр ч гэсэн
Яг батарей нурах үед аав ээж ороод ирсэн. Яг үндэ л Таиланд, Малайзыг бол ерөөхдөө барахгүй. Ягаад гэвэл эн чинь зүгээр нэг одоо юу гэдэг чинь их жуулч чиг нэг 2 3 орон явж байгаа биш те зөв очиод амарж байгаа биш чинь тэр халуунд чинь өсөн өсөөгөө тэл нөгөө камера бариад чигшилт 80% та халуун гэдэг чинь тэгээд тэл нөгөө зургуудаа архивуудаа хийж явна. Дээрээс нөгөө судалгаануудаа хүмүүстэй уулзсан. Тэгээд дээрээс яг тэр жуулчд яг юу хийж ин тэр судалгаа хийж байгаа шүү дээ. Саяны сүүлийн аялал бол яг тэрэн дээр л илүү анхаарсан. Тэгээд заастаа яг болохоо байлаа шүү гэхэд л шүү аавчид нар бол орж ирээл тэгэл тэр нэг миний аялын тэр 26 өдрийг нь бол хамт туулаа. Тэгэхээр аав ээж ирсэн байгаа болохоор би чинь нөгөө нэг зориг бий болсон. Тэгээд аав ээжийг яаж үзүүлэх вэ, яаж амраах вэ гэхээр тэрүүн дээр анхаарал нөгөө гутарсан байгаа юм байхгүй болчих жишээ. За. Ингээ сүүлийн тооны аялал бол Монгол бадарчин биш, Монгол бадарчид болж одоо аялсан байх нь. Тэгэхээр энэ олон сайхан аяллаа дурсамжууд бол утгагүй та бүхэнд бол бас ном болж очино. Энэ ганцаараа байна гэдэг одоо ер нь ямар юм бэ? Одоо таны амьдралын бараг 6-7 жил тий дандаа ганцаараа нэг улсаас нөгөө улсад харанхуй шүн ингээл нэг апрагт танихгүй байхаа харуудын дунд ингээл мишокон дотор унтаал маргааш нь бараг автобусны буудлын дээр майхнаа бисцэн зураг мураг байлаа шүү дээ. Тэгэл нөгөөдөр ингээл огт эзэнгүү газар нөгөөдрийн саад дотор ингээл дээр дайны дохио янгинол тэгэл нэг газар ингээл хэвтцсэн. Тэгэхээр ер нь аимшигтай санагдаж байгаа байхгүй. Энэ бол одоо бүр ингээд тоолж болохгүй юм шиг. Тэгэхээр ганцаараа байхын одоо давуу тал ч юм уу, ганцаараа байхаар олж мэдхийн одоо зөвлөл нь юу вэ? Яг ганцаараа яг эрэгтэй залуугийн хувьд ч юм уу ганцаараа байхад маш ганцаардаг юм байлээ. Одоо тэр нөгөө нэг хайны ижил гэх юм уу, тэр нэг хайр халамж гэсэн нэг юм байдаг шүү дээ тий. Тэр бол өстой хамгийн хэцүү. Одоо сая үндсэндээ саяны аялын хүмүүс асуудаг л да юу нь хамгийн хэцүү байсан бэ гэд тэр дайн дайжин бол бас аюултай хэцүү л байсан. Тэр чинь давхгүй бол амь настай шууд холбоотой. Тэр өвдөх мөвдөх ч юм уу. Гэхдээ тэрнээс хамгийн хэцүү нь ганцаар л байсан гэдээ би хүн болгонд хэлдэг. Яг тэр бол хүний яг мөн чанар юм гэдэг нь л тэгэл сүм бол заавал хин нэгэнтэй байх хэрэгтэй. Тэгээ ялангуяа хайртай хүнтэй байх юм бол хамгийн гоё юм байна гэдгийг би ойлгосон. А яг зөвхөн ганцаараа байх үед бас тэр хугацааг юунд ашигласан бэ гэхээр энэ бол тэр чигээр бясалгал. Ерөөсөө тэр автобусын суугаад явж байгаа гэдэг чинь юм амьдрал бодно зүгээр ганцаараа унтах үедээ юм бодно тий. Тэгэхээр энэ бясалгалыг зүгээр нэг дэмий юм бодох уу эсвэл хэрэгтэй юм бодох уу гэдэг хоёрын хооронд бас одоо тэр шийдвэр гаргах хэрэгтэй ш. Тэгэхээр ерөөсөө яг бодлоо яг энэ Монгол улсын хөгжилд юу хэрэгтэй вэ? Тэ Монголын залуучуудыг яаж хөгжүүлэх үү? Монгол соёл урлаг тэ одоо энэ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юунд анхаарах уу гэл тэгэл тийм юм ботцсон байхад маргааш өглөөнөө босоод би ажиллаа хийхдээ за энэ барилгууд бол ийм дизайнууд их зүгээр юм байна те ийм зоогийн газруудыг ийм стандарттай байл зүгээр юм байна гэдэг ч юм уу те яг нөгөө нэг ажиллаа яг өмнө бодож исэн ажиллаа хийж байгаа болохоор тэрийг бас яг хэцүү гэж бодохгүй гагцхойрон сүүлийн тэр нөгөө нэг юунаас эхэлсэн юм аа чи Камбож улсад эхлээд осолд ороод тэг гинтл аваа тэгээ тэр үеэс яг ингээд хямраад эхэлж байгаа. Тэгээ тэр хямрал нь болохоор юун дээр илүү байсан гэхээр нөгөө нэг хүн чинь бас нэг юм сав гэдэг юм байгаа шүү дээ те тэгээд тэр сав нь хэмжээ гэж юм байгаа. Тэгэхэд чинь 73 4 гэдээ ороод ирэх чинь тэр нөгөө нэг одоо ч яг нэг төөрч хэл за энэ чинь Габоны тэрнтэй харьцуулахад энэ хот нь юм байд юм байна. Би чинь улсуудын хооронд харьцуулдаг л да. Одоо жишээл юу руу ороод ирэх юм бол Гонколог орох шиг за энэ бол Японы тэрнтэй их төстэй юм байна. Энэ загвар нь юм байд юм байна. Зам нь бол Америк юм байна те. Эсвэл Малайз орж ирэх за энэ зам тээвэр бол Америкийн стандартаар хийсэн байна те. Энэ нь бол ингээд хөгжлийг бас их зөв хийсэн мэй гэдэг ч юм уу. Тэгээд бодож байхад энэ чинь нөгөө сав яг дөөрөд эхэлж байгаа байхгүй. За дахиад шинэ мэдээлэл авч чадахгүй болчих ч юм те. Тэгээ юу руу юу хэлэх үү тэрийг? Сайт руу юу л яаж? Гэхдээ юу л биш. Дэрэг ерөөсөл гэртээ харьж одоо ингээд нэг шингээгээд одоо ингээд үндсэндээ би сая Монголд ирээд 3-4 хоног вакуум орчин гэж хийж байгаа л да. Одоо гэрийнхэн шууд ингээд хөдөө гаргаал те. Тэг түрүүчийн 2010 онд эрэхтээс яг намайг өгийн нуурлаа явуулчихал вакуумд ичиж байгаа. Тэр яг дасан цогцоод хоол унтанд ороод тэгэл хотод ороод ирэхэд яг хин болчихж байгаа. Яг саяны бол 3-4 өдөрт бол яг одоо хотоос гараад тэгэл энэ чинь ингээд яах вэ юу болж байна. Хотын амьдралд одоо юу юунд анхаарах вэ гэгээл ингийн амьдрал юмд орчиж байгаа шүү дээ. За тэгэхээр одоо аяллаа хүний хамгийн чухал юм бол одоо авч явах ачаа шүү дээ. Тэгээ нөгөө анх одоо манай Монгол бадарчин Амаагийн одоо гайхамшигтай 3 цуврал бол өсвч та бүхэнд бол номын сангуудаар хүртэл болоо очиж байгааг энэ дашрамт хэлье. Харин өнөөдөр бол зөвхөн одоо 2 нь миний гарт байна. Тэгэхээр та бүхэн өнөөдөр дэлхийн 76 орноор маш богино хугацаанд аялж үзье гэвэл одоо хамгийн маний авртын номуудыг бас авч үзээрэй гэж энэ дашрамт бол уриалах байна. За тэгэхээр одоо эхлээ ингээд яг вокзал дээр зогсож ирсэн чинь их том үүргэвчтэй тийм ээ хэвээр маш өндөр том үүргэвчтэй. Тэгээл ингээд он жилүүд өнгөрсөн чинь үүргэвч нь улам жижигрэл зарим газар чинь ингээд бүр жижиг юм болчихсон явж юм л та. Тэгэхээр номон дээр за өнөөдөр би одоо 30 км газрыг дугуугаар явж өнгөрөөлөө 20 км газрыг би алхлаа гэл ингээд байж байна. Тэгэхээр энэ аяны хүнд одоо зайлшгүй үүргэвчэнд байх магадгүй 100 болж байгаа учраас олон улсууд амиагаа дуурайгаад яа дэлхийн чандад болдгийг арангаар алхачаад ирэх гэж бодож магадгүй ш. Тэгвэл одоо үүргэвчэнд зайлшгүй байх юм одоо юу яах вэ?
задлаад гаргацсан чих олон юм биш үү? Майхан, мишок одоо зөндөө юм харагдаж байна. Тэгээ ингээд жижиг өөрөөгч. Тэгээ ерөөхдөө хаашаа явах уу гэдгээс бас маш сайн тооцоолох хэрэгтэй л да. Хүүтэн газар руу явах гэж байна уу, халуун газар руу явах гэж байна уу, агуул руу явах юм уу, чигтэй газар явах юм уу гэх. Тэгэл тэр тооцоон дээр үндэслэл юмаа цуглуулж эхэлнэ л дээ. Африкт одоо жишээлбэл юу вэ? Гэхдээ ерөөхдөө яг би ингэж бодоод байгаа зөвхөн амьдрал маш их юм ингээд цуглуулаад тэр нь буцаа тэр болдог юм шиг байгаа. Энэ олон хойг ноо гэл ноош гэл байгаа шүү дээ. Зарим нэг зүйл. Тэгээд маш авсаархан. Харин сая сүүлийн аял дээр бас л хичнээн туршлагатайсан ачаагаа хэтрүүлчихэд байгаа. Тэгэл ачаагаа хэтрүүлсэн шалтгаан нь юу вэ гэхээр хүн чинь нэг өөрийгөө хувцсны тусламжтай өөрийгөө нэг таниулдаг шүү дээ. Тэгэхээр тэр хувцс гэдэг амар ачаал болчихно л да. Тэгэхээр сүүлийн одоо аялын дээр бол хувцсуудаа бас жилээд одоо шингэлээд цөөрүүлээд тэгжээж нэг цүнхний хэмжээгээ багасгасан. Ягаад бол нэг 15-аас 20 илэг өдөр болгоо өөр нь халуун орчинд өөр гэдэг чинь бас л том ачаал шиг дээ. Өшөө тэгээ одоо дэвтэр одоо яг гол юмнууд юу байх вэ? Яг саяны аял дээр бол мэдээж тэр камер, компьютер гээл зөндөө ачаалууд нэмэгдсэн. Дээрээс нь монголчуудаа уулзна гэж номоо хийдсэн. Саяны Африкийг бодвол бараг 2-оос 3 дахин илүү хүнд ачаатай явсан. А зүгээр жирийн хүн бол яг үндсэндээ 1-2 ээлжний хувцас тий Омс гага бол маш сайн байж байгаа. Яг ариун цэврийн учраас солигдно гэж бодоод. За тэгээд ойр зүрийн гэвэл мэдээж камер зэнэглэгч техникийн асуудлуудаа маш бүрэн шийдсэн байх хэрэгтэй. Тэгээд мэдээж талбайгаа бол бүх цүнхэн дээр Монгол залуу хүн болгон бай. Заавал авч явж байгаасаа гээд яг үндсэндээ одоо энэ шинжлэх За манай одоо сүүлийн Мамагийн маань сүүлийн 6 сарын аяллыг бол Монгол улсын ерөнхий сайд Норвегийн Алтан хойг бол албан ёсоор ивэлд авч аялуулсан байгаа. 2012 оны 12 сарын 19-ний өдөр Амайд алтан шар замтай үлзийтэй байгээ гэд ингээд ерөнхий сайдын гар үсгтэй төрийн далбайгаан аван манай Амай зүүн өмнөд Азийн орнуудаар амжилттай аялаад ирлээ. Тэгээд яг энэ далбайгаа мандуулж байгаа бас нэг залуучууд бас тийм ойлголт өгөх гээд байгаа. Ерөнхийдөө энэ далбай гэдэг чинь бидний үндэсний онцлогийг илэрхийлсэн бэлэг тэмдэг шүү дээ. Тэгэхээр альж улсад явхад би ингээд далбайгаа авч яваад байгаа цүнхэн дээр миний бүх юм дээр далбай байдیں۔ Тэгээд зарим үед болохоор нэг сайн нэг сүүлийн аяллаа үед яасан гэхээр миний цүнх чинь бор өнгөтэй цүнх. Тэгээд далбай эднэртэй тийм милитари шиг харагдсан. Тэгээд цэргийн юм шиг. Тэгээд зарим нэг улсад бас нэг жоохон одоо хяналтантай ягаад бол маш санаа харагдж байгаа л ягаад бол би өөрөө маш их зуруу дараа тэгээ зүгээр нэг жуулчин шиг харагдахгүй байгаа. Яг бол барилга байшин хотын бүтээцтэй нэг л сэжиг бүхий. Тэгээ сэжиг бүхий одоо шүү дээ чинь бүр бүхэл бүтэн байшингуудын жишээлбэл халуун ус нэг тагнуул шиг тий. Тэгээ тэр байдлаас болоод хэд хэд одоо мөрдөгдсөн. Тэгээ тэр мөрдөгдсөн гэдэг нь яагаад би хэлж байгаа гэхээр 76 улсын одоо хэл улс орнуудаар явсан дайн дажинтай олон асуудлаа явсан болохоор ерөөхдөө мэддэг болсон. За одоо эс нэг хяналтын юунд орчихлоо шүү гэдгийг тий. Тэл явж байхад амсшгүй нөгөө дагаа явж идэг ч юм уу зогсохоор дагаа зогсдог ч юм уу тий. Зарим хүмүүс ч бас тийм мэрэгжлийн биш шүү дээ. Яг мэрэгжлийн ажлыг бол мэрэгжлийн хийх хэрэгтэй байхад. Тэгээд тэр утгаараа тийм байдалд орж исэн болохоор за сүүлийн аяллаа удаад хэд хэд удаа бас жоохон за одоо жоохон навсаах хэрэгтэй юм байна шүү гэ тий. Тэгэл нөгөө хувцас навсаалах чинь аялагч болох хэрэгтэй. Дандаа аялагчдын дунд тэгээд саяны сүүлийн одоо Монгол одчин 3 дугаар хөтөлбөр нь бол гол зорилго нь юу байсан бэ гэхээр энэ аялал жуулчлалын ерөөсөө бодит утгаар нь яг жинхэнэ утгаар нь цаа бол би жинхэнэ яг ингээд жуулчдын дунд орчиж байгаа. Одоо нэг хэсэг германчуудын дунд аялал, германчууд юу хийж тэрээс судлаад дараа нь Америкчуудаа яваал, дараа нь одоо Латин Америкийн ч юм уу Австраличуудаа ингээд цуг яваал, тэдний буудалд буугаал, тэдний эд жуулж байгаа юм. Ерөөсөө бүх тэднэр л юу хийж чинь тэрийг л хийж явсаа. Аялал жуулчлалын сайд байх хэмжээний л материал цуглуулж ирсэн юм шиг бодит байдал дээрээ. Гэхдээ яг сайд их хин зүгээр ерөөхдөө бол би болохоор үндсэндээ төр гэдгийг бол яг төрийн бус байгууллагатай адилхан гэж үздэг л дээ яг тий. Одоо нэг салбар байлаа гэхэд аялал жуулчлалын салбарыг бол өнөөдөр яаж хөгжүүлэх вэ гэдгийг бол багц бодлогоо би бол сая боловсруулад ирчихлээ. Яг одоо үндсэндээ дээр Тайланд дээр ажиллаж байгаа. Тэгэд энэ салбарыг хөгжүүлэхэд ямар сүлжээнүүд дэлхийн ямар сүлжээтэй холбогдох хэрэгтэй вэ тий. А бид нар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар стандартуудыг одоо аюулгүй байдлын стандарт гэдэг бол хамгийн чухал шүү дээ. Монгол ирээд хүмүүс дандаа хулгай бүр ихтлгүүрээ үүдэн дээр зүгээр ингээд хүмүүсийн нүдэн дээр хулгай хийж ингээд байгаа юм чинь. Тэгэхээр хин ч юу ч яадгүй. Тэгэд гэмт хэрэг, дээрэм, за тэгээд хоол хүнсний аюулгүй байдал гэдэг энэ бүх стандартуудаа бид нэр яг ингээд одоо шил төрийн одоо энэ одоо төрийн бус байгууллага юм уу энэ одоо ажил явуулж байгаа тий компаниуд, хувийн компаниуд нийлээд стандарт гаргачих юм бол аялал жуулчлал хөгжүүлэх боломж байна. Бүрэн боломж байна тийм ээ. Ялангуяа манайх шиг 2,700,000 хүн амтай улс энэ том газар нутагтай. Манай хойд хөршихэд дэлхийн хамгийн том аялал жуулчлалын одоо жуулчлалтай улсуудын нэг л дээ Орсын холбооны улс чинь. Тэгээд 156 сая хүн.
За манай урд хөрш бол за зүгээр л бид нар бол аялал жуулчлалын нөөц болцоол хамгийн их байгаа. Аялал жуулчин гэдэг бол зүгээр бид нар тодорхой бүсүүд гаргаж өгөөл тэр бүсүүдээр хүмүүс буудлынхаа мөнгө одоо буудал гэдэг чинь тэр Монгол хүний л барьсан хөрөнгө оруулалт шүү дээ. Хоол идэн Монгол хүний хийсэн цайны газар Монголоос ямар нэгэн бэлгэсэлд одоо хувц цаана Монгол хүний үйлдвэрлэл те тэр газар руу хөрөх одоо энэ тээвэр зууч гэдэг чинь бас л Монголын тээврийн компани те. Тэгэхээр энэ мэтлэн энэ аялал жуулчлалыг маш зөв зохион байгуулалтад зөв шийдэж чадах юм бол бид нар бол одоо ойрын 8 жил би зөвөр ягаад энэ бүр батта тоото хэлж байна гэхээр би 2000 онд яг энэ электро гэж хэлж байхад бас ялгаагүй хэлжсэн. Би 3-аас 4 жилийн дотор Монголын залуучуудын ихэнх нь энэ хөгжим сонсдог болгоно гэхэд 2005 онд хэд Монголын залуучуудын бараг 70-80% нь. Одоо бол үндсэндээ бол хамгийн их хөгжим сонсдог урсгал бол тэгэл электро болсон байна шүү дээ. Тэгэхээр аялал жуулчлалыг би ягаад хэлж байна гэхээр би энэ дотор нь өөрөө ороод бодит судалгаа хийсэн учраас энийг маш зөв хийх юм бол 8 жилийн дотор Монгол улс бол бүр ингээд зүгээр аялал жуулчлалын бүр деваач болчих гэж бодож байгаа. Тэгэхдээ аялал жуулчлалд бас анхаарах зүйл нь юу гэхээр бас маш аюултай салбарууд байна. Одоо тэр биеийн үнэлтийг яаж хянах уу? Ягаад бол энэ чинь манай үндэсний ургийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Дээрээс нь олон улсын хэмжээнд Монгол улс одоо үндсэндээ монголчуудын бас нэг асуудал юу байна л да. Монгол улсын паспорт авч явж байгаа хүн чинь Монгол улсыг төлөөлж байгаа ямар ч иргэн байна уу, улсын хүн байна хамаагүй. Тэгээ сая Норд Гонконг ч юм уу Макао зарим газрууд улсуудаар явуулаа л да. Тэгэхээр Монгол гэдэг юутай холбогдсон байна гэхээр биеийн үнэлэлт, хулгай тэгээд дээрэс нь энэ монголчууд хоорондоо дандаа зодтолдог юм. Ерөөсөө Монгол 2 хүн 3 4-лээ ингээд аль нэг газар ороод муудалцаад хоорондоо зодтолдог. Тэгэхээр ийм байдал Монголын одоо өнөөдөр имиж байгаа. Энийг л зогсоохын тулд бид нэр Монгол энэ үндсэн энэ одоо төв цэг дээрээс эхлээ бид нэ засвараа хийх хэрэгтэй байна л да. Одоо сая жишээл нь хууль гараад одоо 3 цагаас албан газруудыг хаагдах тий. Шөнийн цэнгэний газруудыг одоо шөнийн 3 цаг. Тий энэ зөв гэж бодож байна. Яг одоо залуучууд бид нэр одоо энэ сонголт байх хэрэгтэй. Би 12 цаг дунтмаар бол би гэртээ хараад 12 дунтий. Зүгээр гоё та амралтын өдрөө цагийн хувааргүй баймар бол би 3 хүртэл гармаар байна. Гэтэ тэр гаргаж байгаа газрын аюулгүй байдал гэдэг юмыг одоо хуулийн маш том төвшөнд одоо Америкт нарт бол олон нийтийн газар одоо жишээ ямар нэгэн одоо зөвшөөр гаргах юм бол тийч хуулинд бол маш хатуу залтууд байгаа шүү дээ. Торгуулахаас манай залуучууд ч одоо өөрөө өөртөө эзэн байж чаддгүй юм чи одоо өчигдөр ламаа митингийг мундаг залуучууд бол одоо за би тэгин ингэн 3 хүртэл баар онгойчгоор чин тэгэл ерөөс өөрийн толгойг улсууд бол зүгээр дахиад ороод тэгэл өдөр болгон 3 цаг хүртэл явал мэдрэлийн ядаргаанд ороод энэ чинь аргачин болол дуусчих. Энэ дээр бол би харин одоо нэгэнт залуучууд маань өнөөдөр бие дааж чадаагүй 25 50 ээжихэд тэтгэврийн мөнгөөр амьдарч байгаа залуучуудын одоо дийлэнх сургууль сурж байгаа оюутнуудын 120 мянган оюутнуудын 90% нь өнөөдөр аав ээжээсээ оюутныхаа төлбөрийг даалгадаг. Тэгээ тэр төлбөрийнхөө дийлэнхээр нь бас одлоо айлж шоудж байна гэж. Тэгэхээр ийм нөхцөлд бол бас энийг бодож үзэх хэрэгтэй гэж бас бодоод байдаг юм аа. За ингээ баярлалаа ярьслага маань цаашдаа одоо ингээ сайхан амжилттай үргэлжлэнэ. Төрийн далбаа гэснээс нэрээ бас төрийн далбаагаа одоо манай дэлгэр мөрөн чинь толгоон дээр ингээд маш жижигхэн шивүүлсэн. Тэр бол одоо бас авч явах нэг зөв хэлбэр юм шиг ингээд санагдчихээн л дээ. Энтэй холбоотой би юу асуух гээд байна гэхээр энэ залуучуудын одоо энэ манай залуучуудын энэ урлаг соёлд хандаж байгаа хандлагч байдаг юм уу? Урлаг одоо солонгосын одоо баахан хамтлаг орж ирлээ гээл цөмжлөхийн хүүхдүүд голдуун тэрлүү орчлоо гээл. За хипхоп руу ингээл баахан ороод одоо янз бүр юу хэллэг таны амьдралдаа 11 хүн одоо хэлж үлдсэн үгийг бол дуун дээр бол одоо ингээл бадаг болгон дээр жишээлбэл баях дууг дуулаад өдөр 5 6 газараар концерт тоглоод гарч ирэл тэрийг хараагаад ч юм уу. Тэгээд энэ урлаг соёлоо залуучуудын талаар ямар бодолтой вэ? Ялцчгүй өөрчлөлт хэрэгтэй. Гэхдээ тэр нь бол маш сайн бодлоготой. Ерөөсөө энэ ягаад нэг юм цонхнууд байгаад байна л да. Яг энэ одоо жишээлбэл манай дээдлийн үе гэж юм уу одоо би 30-тай 34-тэй гэж бодоход 40-с 50-тай үеийнхэнтэй. Тэгээд тэрний дээд үеийнхэн болохоор илүү хоорондоо холбоотой болоош яг манай дээд үе бидний үеийн хооронд маш том цонх байна л да. Тэд биднийг яг бүрэн ойлгохгүй байгаа ч юм уу те. Яг тэгэхээр бид нар ингээд яг 90 оны нөгөө нэг юм өөрчлөлттэй үед гівгэд амир Америкийн ч юм уу баруун нэг ингээд оюун санаагаар хөгжсөн. Дээрээс нь аав ээж голцоо тэр үед ч нөгөө нэг хямралын үегээд гадаашаа явцсан ч юм уу ажилтаа байдаг те. Нэг цаг гаргаж чадаагүй тухайн үеийн төрийн одоо жишээл боловсролын систем болох сургууль цэцэрлэгүүд нь цалин бага байсан учраас багш нар нь баг яг бүрэн анхаарал тавьж чадаагүй. Яг нэг миний үе бол нэг юм сонин үе байгаад байгаа. Миний надаас доошоо одоо юу гэж нэг 10 жил юм уу 15 жил явах цаа. Тэгээ энэ үеийг одоо зүгээр яг бодтой энэ үедээ ярих хэрэгтэй л байна л да. Үндсэндээ энэ урлаг гэж юу юм, улс гэж юу. Одоо ч зарим хамтлагийн дуун дээр байна шүү дээ. Төрд итгэж болохгүй шүү монголчуудаа гэж тийм үг хэлж байгаа гэж энэ бол аимшигтай ярьж байгаа хэрэг. Яг бол төр гэдэг чинь одоо энэ үдчийн их хурлын гишүүн ч юм уу засгийн газар биш шүү дээ. Төр гэдэг чинь Монгол улс төрж бий болоод бид нэг үндэстэн шүү гэж итгэж байгаа тэр бидний бурхан гэдгээс бараг илүү чухал те нэг тийм үнэт зүйлээ итгэж болохгүй шүү гэж хэлж байгаа юм. Энэ бол зөвөр нөө боловсролын асуудал байгаа л да. Яг цаана мэдэхгүй байгаа юу ярьж байгаа те. А гэтэл энэ маягийн одоо шивгд чинь сөрөг нөлөөнүүд одоо нийгэм нөлөөлөд байх юм бол энэ улсын одоо дараагийн энэ улсыг авч явах үе яаж авч явах вэ гэдэг бас нэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр энэ
яг яалтч одоо юу гэж ус төрөөс ангиж хэрэгтэй байна. Тэ? Яг энэ бодит байдлыг өнөөдөр залуучуудын цагаан өнгөрөх газар байхгүй шүү дээ. Яг өнөө хэрэгтэй өнөөдөр клабос зөвөр найзуудтайгаа ингээд цуг уулзаа сууя гэх тийм газрууд байхгүй. Зөвхөн салхинд гараа суух газрууд байхгүй. Тэгэхээр энэ газруудыг байгуулах маш олон тийм зэгцтэй бүр тийм бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй болов гэж бодож байгаа. Бүр яг залуу үеэ өөрсдийг нь оролцуулаад. За энэ бол яалтчууд маш чухал санаа байна. Ягаад гэвэл одоо хоорондоо зодтолдож байгаа тэр хүчийг л одоо зөв юм руу чиглүүлэх юм бол биэнд нь ямар нэг хүч өрөмдлөгдөд байна шүү дээ. Тэрийг гаргаж чадахгүй. Гаргаж байгаа байдал зодон болж ирээд байна шүү дээ. Тэгэхээр энэ их хүчийг бол одоо зангидаж одоо Монгол орныг бол одоо нэгдсэн үндэсний байгууллага 2016 онд бол одоо хүүхдийн орн гэж дэлхийн нийтэд албан ёсоор зарлах гэж байна гэсэн одоо мэдээ байгаа. Тэгэхээр одоо сая гаруй ирээдүйг одоо авч явах тэр хүүхдүүдэд бид нар одоо манай амайж очны хэлснээр маш гайхамшигтай ухаарл олон одоо чухал зүйлсийг нэг яаралтай шийдэж өгөх шаардлагатай байна. Тэгээд яг бас дээрэс нь мэдээллийн хязгаарлалтыг одоо хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Яг зөвөр бид нар арчлал эрхчлөө мэдээлэл эрхчлөө гэдэг байгаа боловч яг ямар хүмүүстэй ямар мэдээлэл өгөхийг бас одоо аль дэлхийн бүх улсуудад тэрийг хинжин. Яг ингээд амар эрхчлөө гэдэг Америк гэж юм. Тэгэхээр Америк бол хамгийн мэдээллийн хаалттай улс шүү дээ жишээ жишээл тий. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо энэ мэдээллийг бас хянаа. Манайх одоо дэлхийн зах зээлээр хамгийн хортой хогон мэдээллийг бол чөлөөтэй тийм ээ. Хамаагүй байж энэ одоо энэ ялангуяа төр улстай холбоотой мэдээллийг хянах хэрэгтэй. Одоо түрүүний хэлж байгаа ийм маягийн нийгэмд ойлголт байх ёсгүй төрөг бол бид нар шүтж биширж явах хэрэгтэй тий. Дээрээс нь залуучуудын одоо энэ үзэж байгаа кино нэвтрүүлгүүд байна тий. Энийг цагийн хуваарлалт, тэмдэглэгээ, интернетийн мэдээллийн яг үндэ хэлэхэд юм байл да. Сая явахаас өмнө тэр Google-ийн юун дээр хамгийн эротик сайтад ордог жагсаалт нь Монгол дэлхийд 6 жагсаж ингэж байгаа байхгүй юу? Эротик сайт одоо эротик янз бүрийн кино мөн үздэг сайт. Тэгэхээр тэр сайтад ордог гэхэр чин тэр сайтад ямар хүмүүс орох вэ гэдээ бас бодно шүү дээ. Яг бол Ахмад үеийнхэн бол тэр болго интернет бас маш сайн мэдхгүй те. Тэгэхээр дунд үеийн залуучууд их орж байгаа. Тэгээд яг зөвөр энэ бол улсад ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ гэхээр энэ нөө нэг интернет гэдгийг хүмүүс үнгүй гэж боддог. Өнөөдөр ихтэй мэдээллийн цаана бид нар дандаа мөнгө төлдөг. Тэгэд маш их хэмжээний мөнгө бид нэр ингээд хий хоосон мэдээлэлгүй ингээд хайж яах гэсэн үг л дээ. Үндсэндээ бид сахлгаанаа ингээд зараа хайж байгаад адилхан. Тэрнээс болоод Монгол одоо сая би маш муу юм сонслоо яг үндэ хэлэхэд Монголын одоо энэ компанид бүх одоо энэ серверуудаа гадагшаа зүүж гинэ. Яг бол Монголд маш үнэтэй байна гин. Тэгэхээр бид нэр гадагшаа аюулгүй байдлаа зүүж шүү дээ тийм ээ. Тийм тэгэхээр чинь бидний үндэсний мэдээллийн аюулгүй байдал гадаад улсад байрлах болчиход байна. Тэгэхээр энэ интернетийг илүү их хямдруулах тийм интернетийг Монголд байлгах тэрс сурвалж бас бид нар одоо хийх хэрэгтэй болоо гэж бодож байна л да. За ойлголоо. Ингээ нэг мэдсэн чинь сайтын маань сервер одоо Америкт ч юм уу Японд байж яхана шүү дээ тийм ээ. Одоо тийм болцсон байна. Одоо сүүлийн баг сарын дотор тийм болчихлоо. За баг хурлын эрдмийн чуулганы 121 дахь дугаар Монгол Бадарчин гэсэн сэдвээр сайхан урьж байна. Саяхан таныг одоо зүүн өмнөд Азийн аль оронд явж яхад ч юм дээ нэг 8 хэдэн бүсгүүчүүд захтар явж байгаа ч харсан байна л да. Нэг сандаал авцсан явж исэн гэсэн. Тэгээд тэд нар энэ үдээр бол ингэж ярьж байгаа байхгүй. Амаа тэнд 8 эцээ явж илээ гэд. Гахаа авцрах гэж хэлээ чиглээ юу гэлээ. Тэгээ эндээс би юу харсан гэхлээр өнөөдөр монголчууд дэлхийн улс орнуудад явж 8 хийж юм үзэж нүд тайлж байгаа ч гэсэн нөгөө талаар одоо юу ч мэдэхгүй байгаа. Чил ягаад одоо амаа гэдэг хүнийг аялагч гэдгийг өнөөдөр мэдэхгүй байна тийм ээ. Тэгээд одоо тэр улсууд бол зөндөө орноор 8 хийж тэгээ би дотроо бодож ирсэн байхгүй. Юу гэж л амаа тэнд одоо 8 хийгээл бараа нэг сандаал гутлын 8 гэлөө нэг тиймэрхүү юм ярьж ирсэн. Тэгэхээр энэ дээр би юу асуух гээд байна гэхээр мэдээллийг зөв олж шинжилээд хүн ер нь өнөө цагт энэ гэгэрэл төрөх гэдгийг ер нь та юу гэж үзэж байна? За гэгэрэл хөрөх тухай яг одоохондоо бол ойлголт байхгүй л да. Яг бол тийш хөрч чадахгүй байгаа болохоор хаяга зөвөр мэдээллийг боловсруулах тэр нэг тал дээр жоохон бас бодох хэрэгтэй юм шиг байна. Яг тэгэхээр зөвөр харсан юм уу боцсноо шууд үнэн болж ярьдаг. Одоо жишээлбэл нэг жишээ нь л да. Сая би нөгөө нэг сүүлийн аялаас ирээд тэгээ бид нар чинь мэдээж хааны өвшөн дээр би очиод бүргэж байгаа. Тэгтээ манай дүүгээ дагуулж чад дүүг одоо 6 настайгаас нь зааж байгаа. Ердөө одоо энэ хаанд бол мөрөж явах хэвээр Монгол улс бол ийм байх хэвээр бид нар тэгээ бид хоёр ингээд цуг одоо тэр хаалтыг нь авчиж байгаа хамгаалтын хүмүүс нь хаалтыг аваад би хааны өмнө ингээд дүүтэйгээ мөргөөд тэгсэн чинь яг тэр зургийг хин нэг бас дарсан юм байна л да. Тэгэд интернетээр тавьсан бөө сенсац болсон байна. Яаж юм гэсэн чинь тэр нэг гарчхан тийм байна л да. Гадаадын жуулчин хүүхдтэйгээ их хааны өвшөнд мөргөдөг болсон байна гэд тэр сенсац одоо өнөөдөр интернетээр хамгийн их гаргацсан байна. Тэр таньдаг бай. Гэхдээ яг таньдаг байсан ч гэсэн тэгээд тийм мэдээллийг тэг ингээд тэгэж тараагаад тэгэж олон хүмүүс ингээд бодож яах гэхээр харамсалтай байна л да яг энэ тий.
Тэгэхээр үнэхээр бас яалтчгүй одоо бид нар альва юм дэндүү хөнгөн хумгай амтал тий ерөөсө тэрүүг хооронд яг таны ярь дээр одоо харснаа л шууд үнэн гэж үзээд байгаа нь бол бас харамсалтай. Тэгээд аль устд нь явж ирсэн бол да тэгэл бодод нэг гутал нь 8 жи болцсон явж ирсэн. За ингээд дараагийн зүйл бол энэ найрсаг зам бол монголчуудад л байдаг гэж бид нар яриад байгаа шүү дээ. Монголчууд л одоо хамгийн найрсаг бид л одоо хүмүүсийг үүдэн дэлгэж цоожгүй сэтгэлээр огтдгийг ярьж ин. Гэтэл таны номыг ингээ харсан чи Африкт одоо зүгээр л ингээл тэр маш их цангасны дараа нэг жирийн эмч тийм ээ ингээл харж байгаа лог тэл бас мэдгүй ч гэсэн манайд одоо хон тэр байшин тоноод усан доор тэгээд орой хоол сайхан идий тэгээ маргааш явахад нь хэрэгтэй бүх юмнуудын энэ төр ингээл өгч чинь гээд ийм тохиолдлууд маш их харагдсан шүү. Тэгэхээр ер нь энэ Африкчууд ч гэсэн одоо манайхан шиг тийм найрсаг хүмүүс. Тэгээд ерөөхдөө тэгээд би түрүүний хэлсэн хүн яг өөрөө яг ингээ зөв одоо ингээ сэтгэхэд байхаар яг зөв хүмүүстэй таард юм лээ. Тэгэхээр яг миний уурд юм уу миний дараач юм уу зөндөл олон тохиолдол дээрэмдүүлсэн л гин зарим жуулчууд амнасаа алдсан тохиолдол бас байна кэнмент ч юм уу тэгэхэд би одоо явж ирсэн утгаараа надад болохоор л ингээл тийм хүмүүс таарад байсан болов ч гэж бас бодож байсан. Тэгээд үндсэндээ зүгээр гол санаа нь юу гэхээр хүн өөрөө л зөв байх юм бол яг зөв хүмүүстэй таардаг юм байна гэсэн тийм бодолтой байгаа. Мэдээж дэлхийд бол сайн хүмүүс бол зөндөө байгаа. Ялангуяа зовлон утсан хүмүүс их сайн байдаг юм шиг санагдсан ердөө бол. Тэгээ зовлон үзээгүй хүн бол ерөөдөө тийм амиа утсан нэг тийм бас сонирд байт юм байлээ. Яг зовоод үтсэн яг зовлонгийн тэр мэдэрсэн хүмүүс болохоор яг өөр хүнийг яг өөрсгөө хардаг. Тэгээд туслахыг боддог. Тийм л байдлаар их ажиллагдсан. Тэгэхээр одоо бас нэг чухал зүйл нь ер нь ингээд аялж явхад ингээд аялын явцаас одоо ухаарч ойлгож байхад ер нь энэ залуу хүн тийм ээ одоо яг хүний амьдралын залуунаас гэдэг бол бас их богинохон шүү дээ. Зарим яруу найрагч бол харваад өнгөрөх цаг хугацаа гэж ярьж шүү дээ. Тэгэхээр энэ залуу насны яг тэр цаг хугацааг одоо өнөөдөр тэр дайнд ажинтай оронд ч гэсэн хүмүүс одоо яаж зөв өнгөрөхийг бодож тэмүүлж байна. Яг юу хийцгээж байна. Залуу насны үн цэн гэдгийг ер нь хэр ойлгож ухаарч байна. Яг өндөр хөгжилтэй орнуудын хувьд бол цагийн хугацааг нь бол маш сайн заагаад өгсөн байт юм билээ. Ердөө бол маш богино хугацаанд л эдгээр чинь маш олон юм сураад, ойлгоод, мэдрээд юу гэж олон газар аялаад ч юм уу те ингэдэг. Яг эдийн засгийн болцоогүй боломжгүй газрууд бол залуу насаа голцоо тэгэл хүмүүс чинь гэр бүл, үр хүүхэд гэдэг дээр л илүү анхаардаг. Тэгээд мэдээж цаанаас ямар нэгэн чөлөө цаг өнгөрөх тийм боломжууд нь байхгүй юм чинь. Тэгэл өөрөө хэрдэл өнгөрөөж байгаа юм даа тэгээд. Таныг бас нэг ямар усад явж явах төлөө BBC CNN-ээс сэтгүүлчид дайны халуун зэг дээрээс мэдээлж яана гэл ингээл баар нь бий уучсан. Тэгээ орон нутгийн дүрс аваад ингээл шууд шидэж яана гэл ингээл ярьж байсан. Тийм байгаа. Халтуурчаад. Тэгээ ингээд Монголын сэтгүүлч байна гэл таныг тэгсэн чинь ингээд ингэж харж байгаа шууд хамтаасан хүмүүс бол нэг сум нэвтэрдэг юм аа хүмүүсэл юмаа үрээр гарч исэн гэд. Тэгэхээр энд би юу ярих гээд байна гэхээр энэ ямар ч үед сэтгүүлч хүний өөрийг одоо улс орны сэтгүүлч гэдэг бол одоо ерөөсөө сүүлийн үед бол одоо Монголын сэтгүүлч биднийг бол одоо маш их шүүмжилж байна л да. Улс орныг ийм муу мухай болгосон хамгийн том улсууд бол та нараа одоо чи та нар гэдэг ингэ загинж шít. Тэгэхээр ер нь энэ сэтгүүлч хүн энэ аливаа юмыг мэдээлэн энэ дөрөв дэх засаглалыг барьж байгаа хүмүүс ер нь ямар байх ёстой гэж чи ер нь олж харж ойлгосон бэ? Яг зөв сэтгүүлч хүн гэдэг манд яг үнэн л дээ. Үндэ бол яг нийгмийг маш их бузартуулж байгаа тэр бүлэг бол одоо сэтгүүл зүүн маш олон хүмүүс байгаа шүү. Тэд нэр яаж юм нэхэр их хэмжээний мөнгө олох тий одоо сенсац гэдэг юм л да одоо борлуулалтын төлөө их хэмжээний мөнгө олохын тулд хүний амьдралыг баллаж бузарлах бол тэдний хувьд бол их зүгээр зүйл болчиход байгаа шүү дээ. Тэр бол харамсалтай байгаа. Яг зүгээр яг үнэхээр сэтгүүлч хүн байх гэх юм бол би миний хувьд гэж бодвол ягаад тэгэхээр яг чинь би өөрөө нэг үсэн сэтгүүл цолсон явсан шүү дээ. Тэгэхээр хэрвээ миний одоо олж мэдж байгаа тэр мэдээлэл миний олж ойлгож мэдэрж байгаа зүйл нэг хүн чулуу тий нэг хүний чулуу амьдралыг өөрчлөөд нэг хүний чулуу илүү өөрөө сэтгэх боломжийг гаргачих юм бол миний хувьд бол за би бол юм амьдралаа тий зөв өнгөрөөж ийн гэж тийм өөртөө ихтэй болсон л да. Тэгээд ялангуяа одоо над дээр одоо яд чи Facebook хідэн пэйж байна тий блог байна тэгэл имэйлүүд ном гээд энэ бүгдээс ингээд янз бүрийн хэлбэрээр ингээд имэйлүүд ирэх болгонд баярлалаа л да. Энэ магадгүй намайг ингээд дахиад илүү их ирч өгдөг баг. Цаашаа ингээд илүү их юм яагаад гэвэл энэ захааны цаана зарим бүгд ахмад хүмүүс байна. Бараг 80-д бензин гарсан хүмүүс байна, ээж аав нар байна, залуучууд байна тий хүүхдүүд байна. Тэгэхээр энэ одоо юу гэдэг чинь миний ч юм уу бидний энэ хийж байгаа жижигхэн ажил энэ олон хүнд одоо үйлчлэл өгөөд тэр хүн цаг гаргаад бичиж байгаа шүү дээ тэр захиаг чинь тий зөвхөн комент биш захиа бичих гэхэр чаа. Тэгээ тэрөнд нь бид нэр урамшаад илүү их ажиллаад байгаа. Тэгэхээр сэтгүүлч хүмүүс магадгүй одоо энэ сэтгүүл зүй ялангуяа сүүлийн үед бол одоо энэ улс орны аюулгүй байдал тэгээ үндэсний тусгаар тогтнол тэгээд энэ төрийн доктортой байдалтай холбоотой сэтгүүл зүй хийж байгаа хүмүүс тэр ажлаа маш тийм бохир биш маш зөв хийгээд сайн хийгээд тэгээд захиа хүлээж авах юм бол магадгүй энэ бас асарч их байх гэж бодож байна л да хүмүүс. Тэгээ за нэрийн энэ ч бас зөв хийх юм бол ямар олон хүмүүст хэрэг тусдсан болж байна гэх тий.
Одоо ингээд бас энэ бас л өөрт чинь бас жаахан эмзэг байж магадгүй. Гэхдээ энэ бол бас заавал ярих хэрэгтэй сэдвүүлтэй. Энэ хүүхдийн аюулгүй байдлын тухай бол өнөөдөр хүүхэд одоо бас тайхан хүүхэд гэж бид маш их яралтай ярих болчиход байна л да. Асар олон хүүхэд Монголд төрж шүү дээ. Өнөөдөр Монгол хүмүүс яаж игээд 3 сая болох хэрэгтэй байна. Монголчууд одоо өсч өндөөж олуулаа болох хэрэгтэй байна. Өнөөдөр одоо хуралдаад орсон олон эрдэмтэд бол ярьж байгаа байхгүй. Хэн нь хонь хариулахын, хэн нь төрөө барихын, хэн нь одоо эмч хийхин, хэн нь жолоож хийхин гэд хүн маш бага байна гэд. Тэгэхээр одоо ингээд дайн дажинтай орнуудын одоо энэ хүүхдүүд гэдэг бол одоо цаг усаар энэ ертөнцөөс явж байна. Одоо сая Сирийн дайнаас BBC-гийн алдарт зурагч дэлхийн одоо хамгийн том шагналыг дайн ба хүүхд гэсэн цувралаар ингээд авж штэ. Дайны талбарт хүүхдүүд амнасаа алдаж байна. Тэгэхээр энэ хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд гэдэг улс орны хувьд ямар баялагийн, хүүхэд гэдэг ямар үнцэнтэй, одоо санаанаас гардгүй ямар улс оронд явж байхад жишээлбэл одоо хүүхдийн тухай, Монголын ирээдүйн тухай бодож байсан тийм ухаар болмоор ойлгуулмаар юм гарч ирсэн. За хүүхдийн сэдвийг хүндэхэд яг өндөөлөхөд хамгийн харамсалтай нь бол яг Монгол улс гэдэг дэлхийд миний одоо үтсэн за 76 дээр нэмэх нь өвд сонсон гэж интернет ягаад тэгэхээр нөгөө нэг одоо үндсэндээ бол очсон ус олгон дээр хүмүүстэй ингээл ярихад Монгол гэхээр эднэрийн толгойд одоо мэдээж байгаль морь гардаг гэсэн нэг тэр нэг баримтат киноны хэсэг гарсан шүү дээ тараашааны хүүхдүүд эднэр гээл тий. Тэгээ тэр сэдв бол үндсэндээ дэлхийн одоо хамгийн одоо Монголын имиж болсон сэдвүүдийн нэг л дээ яг бол хүүхдүүдэд хайцсан. Тэгэл яг хүмүүс хэлж байгаа ингээд нэг төрөөх ингээд амар том үнэтэй машин унж явдаг тий амар тансаг хүлээ авалт маавалт гэдэг их баян ус шиг тий байдаг. Компани ингээд том барилга танах. Гэхдээ ингээд танаа хүүхдүүд чинь ингээд хүүхд гэдэг бол өөрийнхөө хоолыг олж идэх чадваргүй тий дээрэс нь байр аюулгүй байдал мэдэхгүй тийм хүүхдүүд тараашаад гудамж нь ингээд танаа ус аячдсан байлаа шүү дээ. Тэгэл ерөөхдөө зарим нэгэн миний ингээд юундаг тэгээд дарчих тохиолдол байсан л да. Тэгээд үнэхээр яг ингээд би бас өмнө бас тэрийг нэг боддгоо байсан шиг аа. Яг бол яг 90 оны үед чинь юу тэр хүүхдээ би ч манай гэр бүлийн докторгүй бүстэ бүр маш том асуудлууд байгаа шүү дээ. Тэгээд боловсрол зөндөө олон ажлын асуудлууд. Тэгээд сүүлд ингээд бодоод байхад бас тэр гадныхан олж харсан зүйл нь яг үнэн байгаа даа л да яг үндсэндээ яг бид нар өөрсдөө хараагүй зүйлийг харсан. Тэ энэ хүүхдүүд гадуунж нэг ганц яг бидний баг багт бол машин их байгаагүй тэгэл арай чөлөөтэй байсан шүү дээ. Би бол одоо юу гэдэг чинь сансар руу найз дээр очиод ирдэг ч юм. Одоо болохоор энэ хот чинь өөрөө хүн амын хувьд өөр болсон, хүмүүсийн сэтгэлгээний хувьд өөр болсон учраас хүүхдийн аюулгүй байдал дээр бол бүр илүү их анхаарах хэрэгтэй болов гэж бодож байгаа. Одоо бүр яг үндсэндээ илүү одоо тэр үйлдвэрлэхээс илүү эхлээд энэ үндэсний хамгийн гол хөрөнгө оруулалт ч үндсэндээ хүн шүү дээ. Тэгэхээр тэрүүн дээр анхаарад цэцэрлэгийн одоо хотын байгуул муугаас болоод цэцэрлэгийн олдс бол байхгүй шүү дээ. Одоо жишээл ихэнх хүүхдүүд гэртээ л байж байна. Гэх мэтлэн зүйлүүд байна л да. Сая харин би нэг сайхан мэдээ сонсон манайх хэлж илээ. 90 сургууль одоо бараг сүүлийн 20 жил ганц сургууль бариагүй юм байна шүү дээ. Тэгсэн чинь одоо 90 сургуулийн одоо төсөл орж иж байгаа юм. Би бол удаа баяртай байна. Тэг чанартай барайсаа тийм ээ. Одоо тэрэн дээр харин жинхэнэ нөгөө нэг сэтгүүлчдийн хяналтын сая бол одоо Хятадд Сичуаны газар хөдлөлтүүд бол дандаа дунд сургуулийн хүүхдүүд ихэнх нь одоо олон хүүхэд нас орсон ш дандаа баярлага нь хэврэг тийм ээ. Одоо ингээд ийм байдал байна л да. Тэгээ тэрийг сургамжлах хэрэгтэй байна тий. За тэгээ ер нь бол таныг бол одоо дэлхийн 76 орноор аялж юм үзчихнүүд тайлсан учраас бас энэ хүүхдийн сэдвэр тусайлан бас юм хийгээсэ гэж манай телевизийн зүгээс бол одоо хүсэж байна. Ягаад гэвэл соён гэгэрвч телевиз одоо тун утгагүй Монгол хүүхдтэй холбоотой маш олон төслүүдийг бол одоо хэрэгжүүлэх болно. Яалтч өнөөдөр одоо Монголд бол хамгийн том баялаг хүүхэд төр нэг одоо хүүхэд бол ямар ч хараа хамгаалтгүй одоо бор зүрхээр өсөж байгаа нь бол аимшигтэй юм. Хэдийгээр одоо хүрдэн дээр хайцсан хүүхдийг Холливуудын жүжигчсэн авцсан тэр хүүхэд өнөөдөр 7 настай баян болцсон ингээл баян гэр бүлд амьдарч л байгаа байхгүй. Тэгтэл тэр хүүхэд бол Монгол ээжээс гарсан ямар хувь тавилангаар тийм болов яагаад тэр Холливуудын жүжигч Монголд ирэхдээ тэр хүүхдийг үргэж авав гэл тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг бол одоо цаашид бид ярих ёстой учраас бахархал эрдмийн чуулганд оролцдог одоо зочин бүр эрдэмтэн соён гэгэрүүлэгч бүр одоо хүүхдийн талаар одоо маш их зүйлийг хэлцэж байгаа. Тэгээд энэ талаар бид бол цаашаа тусгайлан олон контентуудыг та бүхэнд бол бэлтгэн хүргэх болно. За ингээд дараагийн нэг томоохон аялал бол энэ Америк руу хийсэн аялал байлаа шүү дээ. Та бас Европын бас хэдэн оронд бол судалгаа хийлээ. Ингээд манай монголчуудын залуучуудын дийлэнх тэр дундаа чадaltaй потенциалтай залуучууд өнөөдөр Европт бол Америкт амьдарч байна. Европт бол Америкт мандаж байна. Тэд ерөөсөө их орондоо ирэхгүй. Наад жирийн залуучууд бол бас тэнд маш их байна л та. Өнөөдөр одоо 23 жил өнгөрлөө шүү дээ. 23 жил өнгөрлөө. Энэ бол их хугацаа. Одоо тэд яагаад одоо их нутагтаа ирэхгүй байна. Тэр үнэхээр за яг Монголд бол $2,000 цалин өгч чадахгүй байх л та. Гэхдээ одоо ирмээр биш та. Улс орон одоо цөөхөлөө байна. 140,000 нь одоо улс орны хүн амын 10 бараг 10% нь гадаадд байна гэдэг бол бас өндөр тоо тийм ээ. Яг Америк нэгдсэн улсыг яг үзэх бас нэг чул миний нэг мөрөөдөл байсан. Гэхдээ би өмнө очиж исэн боловч яг бүхлээр нь үзэж байгаагүй. Тэгээд тэр мөрөөдлийн гол шалтгааны юу байсан бэхээр ерөөсөө хөгжил нь бас юу юм бэ те. Яаж эдгээр ингэж гоё амьдраад байгаа ингээд. Тэгээд түрүүнээс тэр залуучуудын чөлөөт цаг яг бол залуучууд сайн ажиллана гэдэг нь бол мэдээж сайн ажиллаж яж орлого сайн байна. Гэхдээ залуу хүндээ нөө чөлөөт цаг амралт чөлөөт цаг хангах тэр боломжийг хангаж өгөхгүй бол
тэр залуу хүн чинь тэр газар байх ямарч боломжтой байхгүй гэдгийг би бол хувьдаа ойлгоцсон байгаа л да. Тэгэхээр залуучууд өнөөдөр Монголд одоо жишээл Монголд авчрыг юу залуучуудын амралт чөлөө цаг тий өөрөө тааваараа байх ямар нэгэн байнга одоо нэг төр байнгын нэг тийм хяналтанд бас баймарг байс залуу хүмүүс. Тэр ч одоо залуучууд өөрсдөө ирж бүтээнүүхээс хөгжүүлэн барих уу? Агаагүй тэр чинь залуучууд чи ирээд одоо өөрсдөө цуг нийлж гар бие нийлж өөрсдөө тэр хорооллыг өөрсдөө тэр юмыг барина үстэ. Одоо эсвэл тэтгэврийнх нь хүүхдүүд авчрах га барих юм уу? Агаагүй яг зөөр үндсэндээ болохоор одоо мэдээж дахиад нөгөө төр засвал гэж ярина л да. Зөөр үндсэндээ бол нэг юм бодлого нэгдсэн нэг юм маш сайн бодлого хэрэгтэй байгаа. Ерөнхийдөө энэ залуу хүн амралтаа яаж өнгөрөх вэ те? Одоо жишээлбэл Америкт тэгэхэд амралтыг маш сайн хангаж өгсөн. Зөвхөн энэ одоо чинь шоу, кино, театр гэдгээр биш салхинд гарах газрууд нь тодорхой те. Ердөө амралтыг яаж өнгөрөөмөр тэр болцыг хангацсан байхад хүн бол амьдралын төлөв ажиллаж байгаа. Тэгээ хамгийн гол нь амар тайван амьдрал гэдгийг хангацсан. Монголд болохоор нэг асуудал юу гэхээр одоо жишээл аюулгүй байдал гэдэг юм бол маш асуудалтай шүү дээ. Одоо жишээл өнөөдөр би өөрхөн жишгээр мэдээс зүгээр нэг олон нийтийн газар ч юм уу те гараад нэг хөгжим сонсоод ирэх гэхэл том түүг болчихж штэ жишээлээ те. Тэгэхээр ийм одоо нийгмийн зохицуултыг энэ чинь хийж ээж тэр залуучууд бол яг хөө зүгээр зарим нь яг хөө гадагшаа ингээд яатсан явцсан гэж байгаа боловч тэд нар ялгаагүй л тийч сурах системаас сураад ирж байгаа. Тийм магадгүй 10 жил 14 жил болоход тэнцээ юу хэрэгтэй вэ? Юу яаж амьдарч जैन? Одоо жишээл энэ олон залуучууд ирээл энэ чинь гоё ресторанууд нээж जैन, гоё үйлчлэгийн газрууд нээж जैन. Цөөхөн байна л та тийм аа. Одоо яг сая сүүлийн хэдэн жилд бол нэлээд өссөн. Ягаад тэгэхээр Монголын эдийн засгийн байдал гайг болж эхэлсэн учраас гэхдээ энэ тоо дахиад өсөх ганцхан магадлал байгаа. Яг Монголд маш том төслүүд эхлэх юм бол олон улсын хэмжээнд бар рестораны одоо ирээд байгуулна гэхээс илүүтэй тэр одоо Германы том эмнэлгийн одоо хамгийн нарийн мэс заслыг хийж байгаа тэр эмч залуу одоо Монголд ирээсэй тийм ээ тэр нь одоо энэ эмнэлгүүдэд ажилласаа эсвэл Америкт одоо ажиллаж байгаа тэр одоо мундаг одоо том нээлт хийлээ шүү дээ сая Монголын залуучууд дэлхийд одоо том нээлтийг хийлээ шүү дээ Монгол үнээр овголсон пиццгийн нээлт хийлээ химийн нээлт хийлээ шүү дээ эднэр л ирмээр байна л та тийм ээ яг тэд нарыг ерөөсөө бүгд л ирэхин тулд энэ ч нөхцөлийг л маш хангаж өгөх хэрэгтэй гэж бодож байгаа. Энд ч байгаа хүмүүс нь шүү дээ. Яг тэгвэл нийгэм чинь нөгөө амар олон бүлгүүдийн хүмүүс байгаа. Зарим нь мал маллах хэрэгтэй, зарим нь баялаг байрна, зарим нь үдэ хичээл заана гэл тэ. Тэгэхээр энэ бүлгүүдийг л тус бүр дээр нь сайн хөгжүүлчих юм бол яг нийгмийн яг бүтцлийг эрүүл болох хэрэгтэй юм бол. Одоо таны аав ээж бол жишээлбэл амрах завтай байсан болов. Одоо өнгөрсөн 70 жилийг өнөөдөр бидэнд авчирч өгсөн улсууд хуралдаад бас их ордог. Ерөөсөө амралтынхаа өдөр амарч үзээгүй гэдэг юм л ш. Тэгэхээр чи заавал амралтын газрыг бүрдүүлж байгаа залуучууд авчрах эхлэв. Амралт гэхээр нөгөө нэг бас яг амралт гэдэг чинь нөгөө нийгэмшүүлэх тийм хэлбэрлэлтэй яг тийм. Тэгэхээр одоо юусэн социализмын үед бол нийгэм сайн нийгэмшүүлдэг байсан шүү дээ. Миний тэгж бодог. Яг тэгэхээр дандаа нэг олон нийтийн арга хэмжээ хийдэг. Ингэж хооронд нь ингэж найз нөхөрл одоо нэг хамтын ажил энэ чинь нийгэмшүүлэх Монголд одоо болохоор нийгэмшилт байхгүй болчиход байгаа учраас ийм олон одоо годомжин таарсан хүн энэ ямар хамаатай ингэж бодож шүү дээ. Тэгэхээр нийгэмшүүлж ээж л энэ нийгэм өөрөө нэг зам руу явах юм болов уу гэж бодож байна л да. Тэгэхээр одоо энэ бас зарим ихэнх улсууд тэр дундаа солонгос явсан залуучуудын дийлэнх нь бол одоо мөнгө хийж чадаагүйгээс ч юм ичээд бас ирэхгүй байна гэж байна. Тийм яг наа чи бас нэг том асуудал байгаа. Нийгмийн нөгөө нэг төрөний хэлжсэн гудамжаар алах өө ягаад алах гэж байгаа юм бэ гэдэг нэг нийгэм шүүмжилтэн шүү дээ тий. Тэгэхээр чи одоо тэнд очиод мөнгө хийнэ гэдэг чи удлаа болоод байгаа юм шүү. Тийм удлаа. Үндсэндээ яг тийм байна л да. Гадаад байгаа улсаар нь ангилахад бол Америк бол хамгийн боломжийн байгаа. Ягаад гэвэл Америкт очисон хүн бол ойр зүрийн ажил хийгээд тэ амьдралаа аваа явж болж байгаа. Бусад Европ бол маш тийм дарамтанд ор байгаа. Яг гэвэл Европч нөө цагаан хүмүүс, Европ хүмүүсийн нутаг учраас тэнцээ бол Аз юм уу, Араб юм уу, хар царайтай байх бол нэг тийм гоё шүү дээ. Яг бол байнгын нэг юм нүд одоо юу гэдэг лээ, нүд яаж харна гэдэг лээ. Тэгж хардаг ч юм уу те. Аз ч бас нэг тийм тухтай шиг орондоо ирээд одоо тэр одоо юу амьдралаа авч явах тэр гол гарцсан л одоо үндсэндээ бол энэ бодлого л байгаа юм л да. Одоо жишээлбэл улс орны хэн бүтээдэг юм бэ? Америк бол үнэхээр сайхан байна. Яаж ийм болов гэж та судлаа гэж шүү дээ. Төр нь бүтээсэн байна уу те? Эсвэл одоо хүмүүс нь нийлж бүтээсэн. Тийм яг нийгмийн зөрчилдөөн дээр хөгжил бий болд юм байна гэдэг би одоо ойлгосон. Өөрөлдвөл яах вэ ингээд болох ёс гэж боддог биш. Нийгмийн янз бүрийн бүлгүүд хоорондоо зөрчилддөг юм байна. Тэр одоо яг аль ч улсыг өндөр хөгжилтэй улсыг харахад ч гэсэн яг нийгмийн зөрчилдөөн дээр байна. За Япон болохоор ямар зөрчилдөөн байсан гэхээр дайны дараах үеийн тэг хуучин шинэ хоёрын зөрчил байгаа шүү дээ. Тэр зөрчлүүд дээр ингээл гарцаа олцсон байгаа. Тэгэхээр бидний одоо ингээд мэднэрт бол маш олон зөрчилдөнд байгаа. Яг тэгэхээр нэг хэсэг нь болохоор соц үеэр амьдэрсэн, нэг хэсэг нь болохоор одоо юу гэдэг чинь шилжилтийн үеийн янз бүрийн мэдээлэл дунд, зарим нь болохоор Америк, зарим нь ингээд энэ зөрчилдөөнийг л одоо ингээд шийдчих юм бол Монгол улс бол хөгжих бол амархан болчихно да. Яг бол зөрчилдөөн тэр нөө нэг зөрчилдөөн дунд бид нар чи яг гол аргуудаа олчих. За бүгдээр ингэж амьдрья. Тэ одоо юу гэдэг чи өнөөдрийн ойлголтоор бол төр гэдэг ойлголт болохоор хуучны соц үеийн төртэй ажилтнаас авч үзээд байгаа хүмүүс байгаа шүү дээ. Гэтэл өнөөдрийн төр бол одоо бүгд найрамдаас хасаглалын бас нэг өөр хэлбэрийн төр байгаа даа. Тэгээ арчилсан төр гэж байгаа тийм. Тэгэхээр төр гэж хин юм бэ? Төрийн албаагч гэж хин тийм. Энэ бүх юмаа дахиж эхнээс нь бүр ингээд задлах хэрэгтэй шиг байгаа. Одоо жишээл юу гэдэг
төрөх гэл төрийн нэрийн өмнөөс гэл одоо би жишээл нэг удаа баримтлагдж үзсэн цагдаад. За. Ямар ч хэрэг тараагүй. Тийм. За. Тэгээ би яагаад баримтлыг намайг зүгээр надтай харьцаж байгаа байдал нь хоригдол шиг харьцаж штэ жишээлбэл. Тэгэхээр би гинт хэрэг тараагүй яагаад би чи надтай яагаад ингэж харьцаж байгаа вэ гэдэг би асуулт асуух хэрэг байгаа штэ жишээл. Тэр хүн бол төрийн албаагч мó төрийн маш чухал ажлыг хийж байгаа. Гэхдээ тэр хүн хүнтэй яаж харьцах хэрэгтэй ч юм уу те. Эсвэл юу ч ямар нэгэн аль ямуудын асуудалд ингээд ажил бүтээн гэдэг бол Монголд маш төвөгтэй байгаа шүү дээ. Яг бол тэр нөсөлжэн амар төвөгтэй. Яг хаанаас очиод яаж ажил бүтээх нь юусаа ойлгомжгүй байдаг тий. Тэгэд энэ юмдаа бид нэр зүгээр бүгдийг дахиад задлж хагаад за одоо эн чинь юм шүү гэдэг ингээд яг нэг юм легогоор ярих юм бол яг энэ тексттэй тавьчмаар шүү. Яг одоо манай гадаад харилцааны алба гэл байна. Тэгэхээр энэ алба яг ямар үүрэгтэй, ямар юу хэвтэй тий. Ямар мэдээлэлүүд Монголд авчрах хэвтэй гэдэг тийм бас зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр таны аав түүх Жамбал Сурунгой бол манай хүү Марко Пологийн аяллаас 5 дахин их замыг туулсан гэж хэлсэн байлээ л дээ. Одоо алдарт аялагч Марко Пологийн тэр зам жимээр өнөөдөр Монголын хойч уу одоо аялж байгаа гайхамшигтай юм. Гэхдээ одоо энэ аяллаа бас нэг тоны том зорилго бол Монгол орныг сурчлах гэсэн өгүүлбэр байгаа шүү дээ. Тэгэхээр очисон улс орондоо энэ 76 оронд Монгол орн одоо ямар байдлаар сурчлаа одоо сурчлагаа гэж одоо юуг үзэж чинь яаж хүлээж авч Яагаад байгаа. сурчлага гэхээр ингээд юу гэдэг чинь хүмүүс тэгж ойлгоод байгаа юм л да ингээд амар томтой ингээл нэг том экспедиц очсон юм шиг яг үнээрээ дөрөөс дэмжлэг байхгүй хувь ямар ч дэмжлэг байхгүй өөрөө очиж. За миний хувьд бол яасан гэхээр хамгийн түрүүнд за мэдээж таарсан хүн болгонд Монгол улсаа танилцуулна. Оцсон газрынхаа их сургуулиуд дээр лекц уншин, телевиз юм уу, радиод ярилцлага юм аль бололцоороо шүү дээ тийм дээ. Тэгэхдээ миний хувьд хамгийн гол юу зүйл судалгааны ажил юу байсан бэ гэхээр энэ үндэстэнгүүдийг судлаад энэ хүмүүс ямар хүмүүс байдیں۔ Тэ дараа нь бид нэр Монголоос одоо бид нэр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бол маш том сурчлага хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр улс үндэстэнд болгон зориулсан өөрийн яаж таниулах вэ гэж жишээлбэл юу гэдэг чи одоо Таиланд руу бид нар шууд нислэг очиж Таиланд болохоор дэлхийн аялал жуулчлалын хамгийн том одоо суцсуудын нэг тий тэр суцтай бид нар одоо холбогдох гэж байна шүү дээ. Тэгэхээр тэнцэнээс яаж хүн татах вэ гэдэг бас тусдаа бодлого байх хэрэгтэй. Гэтэл тэр сурчлагаа нь болохоор юу гэдэг чи Монгол улсыг Франц улсаас сурчлагаас тис өөр шүү дээ тий тэр судалгаануудыг илүү сайн хийжсэн. Тэгэхээр одоо юу чи намайг очиод ганцаараа очиод энэ ч нэг амар сурчлаад байсан юм бол байхгүй. Яг болохоор одоо шил Марко Пологоос 4 дахин илүү аялсан гэж байгаа. Одоо л дэлхийн аялагчд бол тэр байтга замыг бол туулаад байгаа л да. Би яг Монгол улсын иргэн гэдэг утгаараа тий 76 гэж бол мэдээж цаана бол 100 200 явцсан хүмүүс байгаа. Тэгэхдээ тэр нэг ялгаа нь юу гэхээр би Монгол улсын иргэн Монгол паспорттой явж байгаа гэдгийг бас маш сайн ойлгох хэрэгтэй л да тий. Америк паспорт юм уу Франц паспорт бол ихэнх газар зүгээр ороод ингээл хамаг даруулаад орчиж байна л да. Миний хувьд болохоор виз аавн нөгөө нэг төвөг бол Монгол улс хаана гэдгийг бас тодорхойлох хэрэг гарна гэдэг ч юм уу тий. Тэр талын бэрхшээл. Дээрээс нь яг миний онцлог нь юу гэхээр зүгээр нь аялал жуулчлалын юу гэдэг ч юм нэг хэдэн улсуудаар очсон биш. Жинхэнэ дайн маянтай газараа явцсан гэдгээрээ бас нэг өөр тал юм байж байгаа. Зүгээр яг одоо бидний хийж байгаа нэг гол ажил нь юу гэхээр энэ номуудыг орчуулад гадны хэлүүдэд гаргах тийм. Тэр үед бол жинхэнэ одоо нос сурчлах гэдэг асуудал бодит утгаараа гарна л да. За ямар ч байсан одоо амьдралын одоо 7 шахуу жилийн одоо энэ том аялал энэ том одоо судалгаанд зориулсан учраас манай амаа маань Монгол залуугаар агуулсан гайхамшигтай бүтээлүүдийг хүн төрөлхтний гар дээр тавих нь бол тодорхой. Тэгээд одоо технологийн судлаад ирсэн хүн бол номоо бол одоо дор нь гарганаа. Тэгэхээр одоо бас нэг лалын ертөнцөөр тав бас нэлээ аяллаа шүү дээ. Тэгээд тэнд ингээ харахад одоо жишээлбэл одоо энэ исламын шашинд ч юм уу ингээл бас дайн болж байгаа маш их төөрөгдлүүд байр л та тийм ээ. Одоо ингээл миний хүүг одоо ингээл өнөөдөр хөнөөчлээ гэл маргаашнд гарч таквал бас 30 хүнийг хөнөөгөл тэгэнгүүт нь тэр 30-ыг нь арга гарч таквал 300 үнэтэй автобус дэлбэлээл 300 үнэтэй автобусных нь 3000 үнэтэй тосгонд бөмбөг хайл ингээл хязгааргүй их шашны мөргөлдөн. Тэр өнөөдөр Монголд ч гэсэн одоо нөгөө тарих нялх байгаагийн зовлон дархлаагүй тарихны зовлон бол юм мухар цусыг биш шүү дээ. Бүгд мухар сусагтай тийм ээ. Одоо мөнгө хураалах мөнгөтэй болох лекцийг одоо уншууд 4-5 мянган цуглана. Амаа дэлхийн улс орнуудаар яаж аялах вэ гэдэг лекц явуулнаг 50 хүн л ирнэ шүү. Ер нь нэг иймэрхүү болж байгаа. Нэг хийж үзье гэж бодож байгаа. Ерөнхийдөө бол тийм гоё нэг үдшилтээг зохион байгуулаад тий одоо палас ч юм уу тэгээд жинхэнэ гоё яг үдсэн харсан юм да ингэж ярих гэж бодож байгаа. Тэгээд тэр үед хараа харъя тий. Мухар цусыг ер нь ямар аюултай вэ? Тийм ээ. Одоо юмыг мухраар шүтэх, мухраар сүсэглэх яг одоо тэр лалын ертөнцтэй холбоотой олон зүйл энэ дэр байна л л. Тэр газраар аялж ягаад тэр одоо юмыг одоо хий хоосноор одоо шүтэх гэв. Одоо тэрний зовлон шил улс орон, хувь хүн, иргэн айл хүмүүс яаж тусч. Шашныг одоо юу гэдэг чинь шашныг бол 10 жилийн програмд оруулаасаа гэж би бодож байгаа. Тэгвэл тэрийг оруулахад маш болгоомжтой сайн судлаад Монголын залуучууд одоо зөвхөн нэг юм юу гэдэг чинь тэр дийнхээр сая одоо намайг явахсан дараахан за тэр нөгөө дэлхийн сүрдэг өдрийн за тэрийг орхиё те тэр бол үнэхээр бараг шившиг болоо биз дээ тий. Албан ёсны хэмжээнд бараг онигонд орлоо шүү дээ. За тэрийг орхиё.
амнаасаа бурхан гаргадаг. Сая би аялж байхад тийм сонслоо л да. Би яг үндэ хэлэхэд бүр тэгээ тэрүүнд нь шүтээд биширсэн хүмүүс байсан гэж бодохоор бүр өрөвдлээ. Яг үндэ хэлэхэд тийм харанхуй байна те. Тэгэхээр тийм харанхуй байдлаас яаж иргэдээ гарах вэ гэхээр яалтчгүй нэг боловсролын програмыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тийм шашны талаар тайлбарлах хэрэгтэй байна шүү дээ. Одоо жишээлбэл өнөөдөр Монгол буддизм, Монголын хүн амын 90% нь буддист л гэдэг. Яг үнээрээ буддизм ойлгодог хүн яг таачсан биж байгаа хэдэн хүн байдаг лээ те. Бурхан гэдэг нэг юм Будда гэдэг нэг одоо бурхан байдаг дээр ингээд тэнгэр дээр суугаад хараад байдаг гэд нэг юм дүрстэй хүн ингээд хараад байна гэж бодож байгаа хүмүүс маш олон байна шүү дээ. Ялангуяа тэр амнаасаа ингээд бурхан гаргаж ирж ингээд би тэгээд айсан тэр чинь бурхан биш ээ эн чинь зүгээр хөшөө ч юм уу юу гэдэг чинь тийм баримл тий баримл бурханы дүрстэй юу гэдэг буддын дүрстэй баримл гаргалаа гэсэн бол бас гэсэн бурхан төрүүлж ингээд гэсэн чинь нөгөөх нь бас сенсац авсан шиг байгаа тий. Тэгээд яг зүгээр энэ шашингуудыг яг анханаас нь яг үүсэл гарлаас нь судлах хэрэгтэй шүү. Бид нэр дахиад ягаад бол буддын гүн хааныг дэлхийд түгээх ажлыг бид нэр хариуц зохион байгуулсан дараа нь өөрсдөө тэрүүндээ баригдаад мохор сүсгэлээд иргэний дайнд хүртэл орсон хүмүүс шүү дээ. Тэгэхээр исламын шашныг одоо юу юм бэ? Ямар учиртай? Ягаад бол Монгол улс бол Монгол үндэстэн бол олон шашинтны үндэс гэдэг бол албан ёсны одоо тэр бидний одоо юу байгаа шүү дээ тий. Христийн шашинтай 8 байсан ч юм уу ислам шашинтай түрэг аймагуд ч байна тий. Тэгээ буддын шашинтай ч байна. Одоо би бол өөрөө болоо тэнгэр шүтдэг тий. Тэнгэр гэдэг нь бас л нэг тийм шашин гэхээсээ илүү энэ бол зөвхөн бодит гүн хаан шүү дээ. Байгалийн бүх юмнууд хоорондоо зохицож амьдртаа тэр хоорондоо тэр хүчин зүйл нь л бурхан гэж хэлнэ гэдэг тайлбарлалт маш энгийн байгаа. Тэгээ зөвхөн би хувьд болохоор бас ингэж бодож байна л да. Одоогийн тэнгэризм гэдэг бид нэр ярьж байгаа зүйл бол дэлхийн хүн амын 50% нэтгэдэг юм байна. Тэр нь ямар утгаараа гэдэг нь болохоор дэлхийн хүн амын 50% нь үндсэндээ ногоон зам руу одоо орж штэ тий. Байгаль гэдэг бол буцаж инж бид нэр энэ энерги байт юм байна гэж нөлөөлт юм байна гэдэг үндсэндээ бол бидний тэнгэрийг л яриад байгаа зүйл юм байна л да. Тэгэхээр энэ тэнгэрийг бид нар буцаж дэлхийд түгэх тэ энэ тэнгэр байгалыг хамгаалах байгальтай байж бид нар амьдрын тэр ямар нэгэн илүү тоо юм одоо болио гэдгийг хэлэх эрх нь бол биднэрт байгаа. Гэтэл бид нар өөрсдөө хамгийн буцаалтцсан нь яг бол нөгөө байгалаа бид нар газрын зураг олж харлаа. Монголын газрын зураг тэгсэн чинь ингээд эрүүл газар байхгүй уул уурхай болсон ба шүү дээ. Тэ бүр ингээд тэр лиценз эзэмшиж байгаа цуг ингээд тавьсан. Тэгээд тэр байдлыг харчаад яг үндсэндээ яг энэ аялал жуулчлалыг гэж би одоо ингээд хамгийн түрүү төлхөө аваад байгаа гэхээр энэ хөрөнгөний их усрыг аялал жуулчлалаараа хийчих юм бол бид нар байгалаа хүндэхэ болчих шүү дээ. Яг бол энэ байгаль чинь хүндэхгүйгээр хүн өрөөд үзье гэдэг хүн хэдэн мянга сая 7 тэрбум хүн байгаад байгаа байхгүй. Гэтэл тэр хүмүүст үзүүлэх юм устгаж хайчаад тэр нэг хүн нь очиод зөв нэг юуд чинь нэг машин байрны мөнгө хийх тухай юм яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр жоохон оюуны өөрчлөлт хийчих юм бол одоо ингээд тэнгэр гээд ярьснаас та бол одоо Монголд бас хөөмид дээр тулгуурласан шинэ үеийн одоо урсгалыг бол одоо үндэслэн үүсгэн байгуулагч байна. Тэгэхээр одоо ингээд маш их хүнд хэцүү замаар явж байгаад бороогүй ган гачигтай тэр газар ингээд ядрахын ирэхэд Монгол хүн чинь нэг хоньны бэлчээр дээр эсгэрдэг ш. Бүр нэг сэрүүцмээр санагдал ингээд эсгэрэл тэгэнгүүт одоо ямар нэгэн тийм байдал бий болоод ч юм уу ингээд гэнт хуу давхиал тийм ээ. Тэгэхээр энэ та бол тухайн үед тэр Африкийн тэнгэрийг аргадаж тэгээд тэр үед одоо бороо орж исэн гэдэг. Тэгээд энэ одоо зүйлээс одоо юуг олж ухаарав залуу хүний үед эндээс өвөг дээдсийн одоо ямар мэдэрч ийсэн юм гэрэн таньсан бэ? Энэ тухайгаа нэг бас юм. Яг зөвөр барууны тэр одоо болов юу гэдэг чинь шинжлэх ухааны олдоос дэлхий гэдэг бол бөөрхий гэдгийг бид нэр ойлгоцсон шүү дээ. Тэгээд үндсэндээ бол миний ойлголт бол би өөрөө сансар гарч үзээгүй болохоор гүгөр арчааг бол хараад яалтчгүй би өгөөд нь итгэж байгаа. Монгол хүн хэлсэн учраас. Тийм Монгол хүн хэлсэн учраас Монгол хүний үг гэдэг чинь яг бол гадны хүмүүс бид нэр зөндөл болон хог тархинд хийж өглөө шүү дээ. Тэгэхээр тэр үгийг нь за дэлхий бөөрөх юм байна. За дэлхий бөөрөх ямар учиртай ингээд шинжлэх ухааны бүх олдуудаар нь бол энэ бол даралт гэж юм байд юм байна. Тэгээ ой мод хүчил дүүрш гаргадаг одоо ингэдэг тэгдэг нар ингээ халаад тэгээ одоо тэр усны түвшин нэгсдэг багсдаг гэл тийм юм яаж тэр ойлголтуудыг нь зөвөр ингээд ойлгоод яг жирийн Монгол ухаан руу оруулаад тавихаар Монголын тэр тэнгэр гэдэг чинь яг л зөв бодит юм яриад байгаа шүү дээ. Одоо юу гэдэг чинь бохирын усруу бити яг л тэр ус чинь цагаан айл нэг малн л хордсон шүү дээ. Эсвэл газар бити хүндээ яг л энэ газар чинь өөрөө газар их хүндэд байхаар тэр одоо энэ дэлхий чинь би зүгээр ингэж ойлгож байгаа л төсвөлдөө дэлхий гэдэг одоо энэ гариг чинь өөрөө яг амьд юм байна тий яг хүн шиг хүл гарал байхгүй. Тэгээс дотор нь ус одоо хүн шиг усны төдөө хөв байна. Суц нь одоо юу гэдэг чинь тэгээд одоо элэг бөөр бүхэл юм байгаад байна. Тэгээд тэр аль нэг бүс нутагт нь одоо хүнээр ярих юм бол энэ нэг хэсэгт нь ингээд нэг хорт авдар ч юм уу ямар нэгэн байдлаар өвдөлт бий болох юм бол одоо хүн халуур нь хүн ямар нэгэн байдлаар өөрийгөө хамгаалах тэр зөн сон гардаг шүү дээ. Тэр реакц өгдөн шүү. Тэгэхээр тэр реакц нь одоогийн сүүлүүд одоо ингээд өгөгдөд байгаа юм уу? 2010 оны тэр зуд бол би яг 2010 оны одоо 5 сард орж ихэд тэр хээр тал ингээд зөөр ингээд цаарцсан. Бүр аимшигтай маргаж байна. Тэгээ би ингэж бодож байсан. За энэ бол яалтчгүй яг зөөр ингээд мохор сүсгийг ингээд зарим хүмүүс бөөмөө гэл хүү хаа гэх тэгээд зөөр энгийнээр бид нар бодоход энэ дэлхий чи өөр нэг энергиуд байгаа тий. Зарим газар ингээд маш их халангууд тэжээгээд
бороо хураа те бороо ордог ч юм уу зарим газар нь маш их хуурайшин гудал ийм одоо энэ зөвхөн байгалийн зам гэж ойлгоод байгаа боловч энэ цаана бол яг л амьдралын хүчин зүйлүүд байгаа даа байхгүй. Тэгэхээр бидний сүүлийн үед цаг агаартай болж байгаа өөрчлөлтүүд бол яг үнэ хэрэгтэй байгальтай бид нар өөрсдөө цацж байгаа гэдэг нь зөвхөн би хэлж байгаа юм биш, энэ бол зөвхөн энгийн ойлголт дэлхийд одоо ингээд гарч ирээд байгаа гэдэг нь бол ойлгомжтой болчиход байна л да. Африк бол бас монголчууд чиг нүүдэлж амьдардаг омгууд ихтэй тэр дундаа бас энэ бөөнөр бас ихтэй. Африкийн бөөнөр гэдээ бас их олон янзын улсууд байна шүү дээ. За Монголд бол одоо маш олон бөөдөө болсон. Таныг 7 жил яваад ирэх хооронд Монголд бол одоо бараг 50-60 мянга одоо тэнгэрийн улаач нар ингээд бий болж байна л да. Тэгээ энийг бол одоо маш их шүүмжилж байна л да. Одоо буруу юм руу татаж байна, бизнес болгож байна, цаг усаар олон улсууд энэ далд ертөнцийн юмтай орооцолдож тэрнээсээ болж одоо хорлогдож байна гэдэг ингээд ярьж байна. Яг энэ үзэгдлийг бас та юу гэж бодож байна? Энийг бол одоо визгийн эрдэмтэн бол энэ бол одоо их тесрэлтийн өмнөх одоо бужигнаа. Энэний дараа бүх юм сайхан болно гэж ярьж байна. Энэ дээр та бас тийм газраар явсан үнэд юу хэлэх вэ? Яг Монголд одоо бас их сони феномен гэж ярьдаг л да. Энийг бол тийм маш сони өрмөц үйл явдал болоод байгаа шүү дээ. Гигвэнт маш олон бөөнөр гарч иж байгаа тий. Яг энийг бол би зүгээр яг байх хэвээр цаг үеийн зүйл гэж бодож. Яг тэгэхээр соц үед болохоор энэ бүх юм чи 20-тай байсан. Тий. Тэгэхээр чин бидний нөгөө нэг бид нар чин зүгээр одоо юу гэдэг чинь нэг Франц юм уу нэг одоо яг зайл нэг улсын ирнийг авч үзэх юм бол бид нар энэ байгальтай хамгийн эрс тэрс газар амьдардаг хүмүүс шүү дээ тий. Зарим жилд чинь бараг 100 Цельсийн өөрчлөлт. Тэгэхээр чин бидний байгалийн мэдрэмж гэдэг зүйл нь одоо илүү их тэр эмоцтонтой ингэ нөлөөлдөг тий илүү их. Тэгээ тэр бүх юм ингэ хаацсан байжгаад тэрний дараагийн 2 түмэн 3 дахь үеэс одоо ингэ бидний үе гарч ирэхэд тийм сонин мэдрэмжүүд нь илүү хүчтэй ягаад бол тэр нь хаалтсан байсан. Тэгээ гараад ирсэн тэрийг нь л одоо манайх ингээл бөө илүү ингэж юм ярьж байгаа бол би бол бөөг үндсэндээ бол нэг тийм өвөрмөц зүйл гэж боддгоо шүү дээ. Яг үндэ ягаад тэгэхээр нийгэмд одоо юу чинь сайн зурдаг хүмүүс байдаг тий. Эсвэл юу гэдэг чинь сайн биеийн тамирын спортын сайн хүн байна тий. Яг түрүүнтэй л адилхан зүгээр нэг мэдрэмж одоо тэр нөө 6 дахь мэдрэхүү гэдэг байгаа тэр мэдрэхүүн л илүү хөгжсөн хүнийг л манайхан бөөлгээд байгаа. Тэр бол яг зүгээр тэр дотроо бол үнэхээр сайн тий юм одоо 90 тойронд энерги гаргаж чаддаг ч юм уу 90 тойронд мэдэрдэг эсвэл 9 байтхаа 10 хэдэн үйлдвэ тэр бидний ген дотор байгаа тэр мэдээлэл одоо миний 9 үе цаана байсан нэг хүний ген надад байгаа шүү дээ 9 үе цэвэрч цэвэр дүнгийн цэвэрч байгаа юм чи тэгэхээр тэрнээс илүү үетэйгээ холбогдож чаддаг хүн байгаа бол энэ бол гайхамшиг. Гэхдээ энэ нөгөө манайхан туушраад зарим хүмүүс болохоор нэг жоохон юм ингээ мэдэрчээр өөстө би бол амар юм байна гэж бодож байгаа. Гэхдээ тэр жоохон том гэдэг нь стандарт бөөгийн энд чи байхгүй шүү дээ тэнгэрийн шашин чи одоо тэнгэрийн юм энэ нь бол их мэдж байна энэ баг мэдж гэж ойлголт байхгүй учраас энэ нэг юм жоохон төөрөлд байгаа даа. Гэхдээ зарим хүмүүс бол зүгээр өөргөө мэдрээд ингээм амьдрал руу ороосоо гэж бодож байгаа. За ойлголоо. За энэ бол ямар ч байсан цаг үеийн нэг үзэгдэл байла. Явандаа альва зүйл бүгд амьдралын хуулиар таны түрүү ярьсан байгалийн хуулиар явагдах учраас энэ бол ингээд аянда шалгарал бий болох бах тийм ээ. Тэгэхээр улс одоо та бол дэлхийн 80-аад орноор яваад ирлээ шүү дээ. 7 жилийн хугацаанд. Тэгэхээр улс орон бүрд нэг удирдахч байгаа. Одоо ерөнхийлөгчийн засаглалтай ч байна, парламентын засаглалтай ч байна. За Африкт бол одоо овгийн 6-7 их нэртэй 10 их нэртэй толгойлогч нар ч юм уу байж шүү дээ. Тэгэхээр Монгол орн бас өнөөдөр удирдахч хэрэгтэй. Тэр дундаа Монголд одоо оюун санааны том удирдахчийг одоо хүлээж байна гэж олон хүн ярьж байна л та. Жинхэнэ удирдахч энэ бол улс төрийн биш. Жинхэнэ одоо агуу хэзэн богд Чингис хаан шиг ч юм уу бүхэл бүтэн одоо хүн төрөлхтний тулсан 2000 жилийнх нь 200 жил нь одоо өөрөөрөө овгуулсан дэлхийг хаанчилж байсан тийм хүчтэй удирдахч одоо төрөх хэрэгтэй гэдэг юм л. Тэгэхээр улс орны удирдахч гэдэг нь хэн байдаг вэ? Энд одоо ямар удирдахч орн жишээл Монгол улсад байх ёстой гэж та үзэж байна. Өнгөрсөн дөр он жилүүдэд одоо таарж исэн жишээ болгож ярьж исэн ард түмний бахархал болсон одоо том хүмүүс хэм бэ? Мэдээж тэр хөгжлийг хамгийн гол тодорхойлох юм нь тухайн улсын одоо удирдлага гэсэн үг л дээ. Тэгээд мэдээж бүх улсуудад очиж үзээ төрийн систем нь ямар байдгийг ялангуяа хөгжсөн улсууд нь яаж нийгмээ зөв авч явдаг юм бэ те энэ бодлогыг яаж хийдгийг гэж үзэж байсан. Яг зөв миний хувьд болохоор мэдээж Балдарга бол миний бол тийм хамгийн том бас хүндэлж явдаг хүмүүсийн нэг. Цэдэн Балдарга. Тий. За Цэдэн Балдарга. За тэгээд Югославийн одоо удирдагч байсан Тита гэж хүн байна. Бас ямар улсыг ямар гоё болгосон юм бэ? Харамсалтай тэгээд дараа нь иргэний дан хийсэн байна. Хүмүүс нь те жишээлбэл. Тэгэхээр бидний одоо ингээд яг Монгол улсын хөгжил би залуу хүний хувьд ч одоо хувь хүний хувьд би бол аль нэг институт юм аль нэг төрийн албанд ажилладаг учраас залуу хүний байр суурь хэлээ л да гэх нэвтрэл боломжийг ашиглаад магадгүй бас нэг гарц байж магадгүй гэж бодож байна. Эний чинь би 7-8 жил улс олгоныг судалж байгаад гаргаж ичээд нэг юм шинэ нийгмийн бүтцийн тухай би бас одоо хэлчмээр л нэгэн асуудал гарч иж байгаа учраас бид нар одоо ингээд 90 оны өмнө болохоор зөвлөлтийн системээр явсан. Тэрний өмнө болохоор манжийн нэг мужийн системд байсан. Тэрний өмнө болохоор Монголын хаан засаг бүгд найрамдах засаг одоо хаан засаглалын системээр байсан. Одоогийн
биднэрт байгаа энэ систем бол биднэрт бол таарахгүй байгаа. Одоогийн нийгэмд бол ягаад тэгэхээр тийм одоогийн парламент гэхээс илүү одоо чи нэг юм 2 нам юм 3 нам болцсон. Үндсэндээ баг айл болгоныг хуваагдчихад байгаа шүү дээ тий. Тэгээд тэр ингээд одоо сонгуул гэж байгаа зүйл одоо хүн болгоныг сонгуульд оролцож байгаа юм шиг бас итгэж байгаа боловч бас тэр нь оролцож гин үгүй тэр нөлөөлж гин үгүй гэдэг нэг юм дараагийн асуулт байгаа. Тэгээд энэ намууд гарч ирээд ч юм уу тэгээд яг тэр одоо нийгмийн одоо юу гэдэг чинь нийгмийн тэр тусгай албыг хариуцах тэр албанд зөв мөнө томилж гин үгүй юу гэдэг бол сүүлийн 20 жилд бол бас л ирээдүйтэй олон зүйл байгаад байгаа шүү дээ. Өмнөх социализм системийг харахад бол тэр бол зөвхөн нэг аль нэг албад гарахад бол тэр үний чинь багаас нь их сургуулиас нь ингээд төгсөөд явж байгаа баг 10 20 30 жил явж ээж нэг албанд одоо дэлхийн стандартын баг тийм л байсан яг тэр албанд байсан. Одоо болохоор энэ тогтворгүй байдал нэг хөгжлийг бид нэр бас ухраагаад байгаа. Тэгэхээр одоо ямар үнцэг вэ? Тэгээ би нэг ингэж нэг юм гаргалгаа гаргаж үзлээ. Угаасаа нийгэм гэдэг бол маш олон бүлгийн хүмүүс байгаа. Тэгээ нийгмийн одоо үүд чинь одоо түрүүний чинь багш нар гэж байна, малчин гэж байна, барилгачин гэж байна, зам тээвэр гэж байна. Энэ бүх бүлгүүд чинь өөрсдөө эрүүл сарвал зүв байж нийгэм бүтгэн утгаараа хөгжин тэ. Тэгэхээр хэрвээ аль нэг одоо шил их хурл гэдгийг аль нэг дүүрэг одоо юунаасаа биш тий одоо тэр дүүрэгт очиод яг үндсэндээ тэр дүүрэгт очиж байгаа ч хүн очиод зүгээр тэрний хүүхд юм уу тэрнийх гэдгээр ингээд сонгогдоод байгаа шүү дээ. Тийм биш. Яг Монгол улсад одоо Монгол улсын хөгжилд хэрэгцээтэй тэр алба гэж байна. Одоо шил багш нар гэж байна тийм. Тэгэхээр багш нарын одоо энэ бүх холбоо өөрийнхөө хүнээ гаргаж ирдэг. Салбарын төлөвлөлт төр цуухан зөв. Тий. Одоо батлан хамгаалах гэдэг чинь нийт хүн амын хэдэн хувийг эзэлдэг вэ? Тэгэхээр батлан хамгаалах энэ хувийн төвшөнд өөрийнхөө 1 2 3 хүнээ их хурлд гаргаж тавина. Өөрөөр хэлбэл тэгэхээр чин бид нар хариуцах хүнтэй болчихж байгаа байхгүй юу? Туршлагатай тэр дотор тогоонд гарч ирсэн хүн тэр салбараа. Одоо шил спорт гэж ярьлахад спортын бүх салбарууд холбоо байгуулж нэгдээд санал хураалтаараа нэг хүнээ гаргачих юм бол их хурлд Монголын бүх албыг төлөөсөн хүмүүс гараад ирчихнэ гэдэг тийм. Тэгэхээр аль нэг хардл бий болохгүй. Ягаад гэвэл багш нараас гараад ирлээ гэхэд чинь багш нар гэдэг хүмүүс чинь цаана хариуцлага тоглож байгаа шүү дээ. Тэр хүмүүс чинь бол муу унаа гаргаж ирэхгүй хавъйл гэж автахгүй. Ягаад гэвэл тэр хүнээсийн одоо цалин амьдралын амжиргааны асуудлыг бас давхар ярьж тэр хамгийн гол юм зүйл юу гэхээр их хурл дотор орж иж байгаа тэр бодлого нь яг тухайн мэргэжлийн албаас гарч иж байгаа. Өөрөөр хэлбэл одоо үүд чинь сүүлүүд ингээл нэг одоо уран гэж ярьж байна. Би яг үндэ хэлэх ураныг мэддэг байхгүй юу? Ураныг би яг ямар учиртай яаж гэсэн би муу гэдгийг мэднэ. Гэхдээ яг сайн мэдгүй. Мэддэг албанд гарч ирээд тэр шийдвэр гаргачих юм бол тэгэл болоо. Тэ? Үнэхээр энэ аюултай. Одоо ийм туршлагатай улс орн шил байна уу? Энэ яг ийм туршлагад байхгүй. Тэгэхээр заавал бид нэр одоо байна уугүй ихгүй бид нэр шинийг гаргаж болно шүү дээ. Яг Америкийн нэгдсэн улс байгуулагдсан шалтгаан олон үндэстнүүд хурж ирээд тэнцээ нэг федерал гэж нэгдсэн засгийн газараа байгуулаад тэнцэнэ өөрөөхөө гэтэл нөгөө нэг Америкийн нэгдсэн улсын системээр бид нар одоо явах гэдэг байгаа шүү дээ. Одоо шил 2 нам болцсон байна. Америкад демократууд, репабликууд ингээд гаж солилгож байна те. Гэтэл тэр жишг нь Монгол тохирохгүй байгаа гэдэг нь одоо бид нар ойлгочлаа шүү дээ. Яг тэгвэл хаа хамаагүй хүмүүс янз бүрийн албанд гарч иж байна. Зарим хүмүүсийг би бүр сүүлийн одоо зөв бид жирийн эрхэм хүний хувьд бодоход зарим хүмүүсийг юу хийж байгаа юм болоо гэж бүр гайхав зөндөө байсан. Тэгээ ярьж байгаа бодлого нь ямар салбарыг төлөөлж гарч ирсэн тий. Зарим нь бол зөвхөн мөнгө төлөө гарч иж. Гэтэл энэ нэг их хурл гэдэг чинь хин нэг нь мөнгө төлдөг алба биш шүү дээ. Энэ чинь хин нэг компани юу биш. Энэ чинь бүх нийт ард түмний одоо тав тух сайхан амьдралыг хариуцах хэвээр албанд мөнгө төлж гарна гэдэг ойлголтод угаасаа халах ёстой гэж бодож байна. Тэгээ салбарын лидерүүд гаргаж ирээд тэгээ тэндээсээ бас нэг улс орныг одоо оюун санаанаар өдөртөгч бас төрж болох юм шүү дээ. Тийм. Тэр салбар чинь бүгд шийдэж байгаа одоо үндсэндээ бол батлан хамгаалах салбар бол яг хэрэгцээтэй. Гэхдээ одоо л хамгийн номер 1 биш байгаа шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндэл ямар түвшинд байгаа вэ? Одоо шил одоогийн байдлаар Монгол эдийн засгийн өсөлт хэрэгтэй. Тэгэхээр банк, аж ахуйн компаниуд гэсэн сонгож байгаа хүнээ гаргаж болж байгаа байхгүй юу? Заавал тэгэж улс төрийн хүнд хахуул махуул гэжсэн зүгээр компаниуд өөрийнхөө хамгийн одоо тэр ажилд худалдаа ажлын тэнхмээсээ ч юм уу те хүнээ гаргаж ирээд тэгээ тэр хүмүүсийн шийдвэр гаргахад бол хамгийн зэгцтэй хамгийн ойлгомжтой хууль гарч ирж байгаа. За ойлголоо. За ингээд нэвтрүүлэг маань ерөнхийдөө жаргаж байна. Өнөөдөр баг хурлын Эрдмийн чуулганы 121 дахь дугаар дэлхийн одоо 76 орноор 7 жил шахуу хугацаанд аялаад ирсэн Монгол бадарчин Амай маань оролцлоо. Тэгээд нэвтрүүлэг жаргаж байх мөчид мэдээж үзэгчид Амайгийн ирээдүйн зорилгыг бас сонирхож байж магадгүй. Амайгийн маань одоо мөр хүрээгүй бас нэлээдгүй газар хүлээж байна. Магадгүй 50% нь бас одоо таны өмнө зураж байж магадгүй. Тэгтээ одоо хийх ажил их байна. Тэгэхээр ирээдүйд одоо юу төлөвлөж байна? Ойрын үед одоо ямар нэгэн аялалд жишээлбэл гарах уу? Яг өмнөх ярилцлагаар ингээд ярьж байгаад аялалд одоо ер нь баг гарахгүй гэж хэлсэн чинь гинт гараа явт. Тэгэхээр ямар төлөвлөгөө байна? За эхний ээлжинд бол аялал жуулчдын одоо юу гэдэг чинь бодлогыг одоо санал болгох хүсэлтэй байгаа. Одоо өөрөөр хэлбэл аялал жуулчдын холбоод болон засгийн газрын
Тэ одоо энэ аялал жуулчлалын салбарын хүмүүст аялал жуулчлалын бодлого гэдэг юмыг одоо өөрөө үзэж хорсон зүйлс. Яг тэгвэл тухайн албанд байгаа хүмүүс бол бас тэр болгон миний үзэх боломж байхгүй голцоо тэгээд нэг чухал уулз албаны маягаар очиод ирж байгаа боловч яг дотор нь ороод судалсан зүйл байхгүй учраас тэр судалгаагаа үгүй гэж бодож байгаа. Ерөнхийдөө ийм санал бодол байна. Уг нь гэхээс үед одоо өөрөө хийж болохгүй юу? Гэхдээ энэ бол ялтчгүй багийн ажил гэдэг юм л илүү чухал да. Тэгэхээр одоо юу гэдэг чинь нэг амаа хөрөнгө оруулагч ороод ирвэл амаа бол шууд хийж болно шүү дээ. Тийм ерөнхийдөө бол хийж болно. Гэхдээ энийг бол би улсын хэмжээний үндэсний хэмжээний тийм яг бол бид нэр ялтчгүй нэг хамт нэг юм хийж сурах хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор нэг юм хийх гэхээр нэг нь ингээд татаад нөгөөт нь ингээд таран бутраа хийдэж штэ тий. Тийм таран бутраа хийхгүй нэг юм үндэсний хэмжээний том аялал жуулчлалын тийм хот барих төсөл байгаа. Үндсэндээ бол өөрөөр хэлбэл Монголын 500 том компаниуд нийлээд маш гоё тийм хот байгуулчихъя. Тэгэл энэ төсөлтэй одоо гол одоо чиглэлээ оруулна. Мэдээж зав заагаараа дараагийн номнуудаа гаргаж ирнэ. Тэгээд 10-11 сар үе дараагийн одоо Монгол бадарчдыг гаргах тийм одоо хөтөлбөрөөс хийж байгаа. Монгол бадарчд аа. Тэгээд өөрөөр дараагийн залуучуудад аргын заагаад өгчнө. Тэгээд одоо ингээд тэд нар юм үзэг. Тэгээд үзэж ирээд өөрөөсөө үтсэн харсан зүйлөө хуваалцах тийм бас нэг бэлтгэл ажил. Саяны 3 дахь аян дээр бас нэг залууг дагуулж явсан. Аялал жуулчлалын ангийн. Тэгээд тэр залууг ерөөхдөө хараад Монголын залуучууд аялахад тэр одоо чадамжтай тэр шийд дааж. Тэгээд аялал жуулчлалын анги төгссөн залуу гэхэд юу гэж бодсон гэхээр сул байсан. Тэгэхээр манай аялал жуулчлалын бодлого боловсруулж байгаа тэр алба тэр одоо боловсролын системд маш шинэ урсгал одоо шинэ програмуудыг хийж өгөх хэрэгтэй байна. Дээрээс нь яг зүгээр яаж аялж байгаа байдлаас нь хараад за дараагийн залуучууд гарахад юу юунд анхаарал зөвлөгөө өгөх үү те гэх мэт тэгээ зам маршрутыг нүртэл гаргацсан. Тэгэхээр тэр залуучуудыг одоо явуулъя гэж бодож байгаа. Тэгээ дараа ажиллаглаа. За ингээд одоо яалтчгүй манай амаа бол өнөөдөр хуралдаан туршид та бүхэнд бол одоо Монголын давтагдшгүй брэнд болох аялал жуулчлалыг одоо эрчимтэй хөгжүүлэхийг бол уриаллаа. Яалтчгүй өнөөдөр аялал жуулчлал гэдэг бол дэлхийн хүн төрөлхтний одоо номер 1 бизнес болоод байна. Зөвхөн одоо нэг өргөөшөө уртаашаа 70 км, өргөөшөө 40 км одоо арал дээр л гэхэд бол одоо Солонгосын аялал жуулчлал, Солонгосын эдийн засгийн одоо томоохон хувийг бүрдүүлж байгаа аялал жуулчлал бол өнөөдөр дэлхийн хүн төрөлхтнийг татаад авчихсан байж байгаа жишээтэй. Тэгээд хамгийн гол нь тэр аялал жуулчлалаар одоо дэлхийн хүн төрөлхтнийг алмааруулж байгаа үзмөрүүд нь бол дандаа бидний өвгд эз, бидний агуй хаан, хувлын хааны одоо уруудмын тэнд авчиж тарьсан тэрл үзмөрүүдээр өнөөдөр бүхэл бүтэн улс орон өөрийн одоо аялал жуулчлалыг хөлдөөрийн зогсоож байгааг та бүхэн бол бидний тэнгэр тэрэглийн замаар төв дэлхий тойрын аян замын тэмдэглэлийн маань одоо Солонгосын гайхамшиг чэжүү арлаар хийсэн аян замаас бол харсан байгаа. За мөн цаашид ч гэсэн одоо тэнгэр тэрэгэл компани дэлхийн олон орноор бол одоо аялаж хүн төрөлхтний одоо агуй их соёл аялал жуулчлалыг бол одоо Монголд бас таниулахаар зорж байна. Тийм учраас бидний зам бол одоо цаашиж нэгдэн олон зүйл төр хамтрах байх гэж бодож байна. Хамгийн гайхамшигтай нь одоо явах тусам нутаг руугаа ярьж одоо хүний нутаг тийш хүрээ одоо хөлгийн жолоо залж юм үзэх тусам эх орондоо хайртай болж байгаа нь бол амаагийн маань хамгийн гайхамшигтай, хамгийн давтагдшгүй мөн чанар байлаа. Өнөөдөр бол одоо монголчууд явах тусам одоо гэрээ мартаж, явах тусам нутгаа мартаж, тэр хөвтөл эндээс сүү өргөж байгаа одоо ижи аваан хүртэл одоо мартаад ирэхгүй байгаа олон залуучууд өнөөдөр байгаа учраас та бүхэн энэ л одоо баатарлаг сайхан залуучууд ч хүний нутгаас гайхамшигтай сайхныг шүүрдэнгэрч улс орноо өөрсдөө хөгжүүлэх ёстой гэж одоо бодож ухаарлаа. Тэгээд та бүхэн өөрсдөө ирж тэр сайхан хорооллоо барьж та бүхэн өөрсдөө ирж тэр амьдрах ая тухайн бүрдүүлэх боломж эх оронд ч байна шүү гэж одоо ингээд хэлэх байна. Ингээд нэвтрүүлэг жаргаж явах мөчөд таныг одоо үргэлж дэмжиж таны араас сүү өргөн үлддэг Монголын ард түмэндээ сайхан ёроолыг хэлнэ. За тэгээд яг зөвөр наваа альж байгаа хүмүүс хэн болго асуудаг хамгийн гоё газар нь хаана вэ гэдэг. Одоо сая ирсэнээс хойш баг нэг 10-20 удаа тийм асуултанд хариулах хэрэг гарлаа. Тэгээ би миний хариулсан ганцхан зүйл бол миний эх орноос илүү гоё газар бол байхгүй юм байна. Ягаад гэвэл энэ ийм том газар нутагт ийм одоо говь байна, уул байна, нуур байна, тэ ой мод бүх юм байна шүү дээ. Тэгээд ийм гоё эрхчлөөтэй тэгээд бид нарт өвөл 100 аль аль нь байна. Одоо сая би бол үндсэндээ Өмнөд Азийн халуун газар л явлаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүсөө зүгээр ингээд air condition гэдэг бол мөрөөдөл нь байна. Зүгээр яг үндсэндээ гэтэл Улаанбаатар зүгээр онгоцны буудлын дээрээс буугаад юу air condition гэж аамж. Тэгээд ийм сайхан нутгийг бид нэр хамтдаа илүү сайхан болгохын тулд хүн болгон яалтчгүй хичээх хэрэгтэй. Хүн болгон бие биенээ ойлгох хэрэгтэй гэдгийг л одоо энэ хоорондоос хэлмээр байна. Тэгээд мэдээж залуу үе бол энэ улсаа сайхан болгохын тулд бол ажиллах нь бол ойлгомжтой. Тэгээд бүгдээрээ хамтарч энэ дэлхийн номер 1 улсыг байгуулах нь л. За баярлалаа.
За ингээд үзэгч та бүхэнд баг хуралд Эрдмийн чуулган одоо цэнхэр дэлгэцээр соён гэгэрүүлэх бодлогынхаа хүрээнд 121 дахь дугаараа хүргээд жаргаж байна. Дараагийн нэмгаргуудад, дараагийн хуралдаануудад олон эрдэмтэн мэрэгдүүд энэ цагийн соён гэгэрүүлэгчид орхоор хүлээж байгааг дуулах таатай байна. Зуны налгар өдрүүд эхлэж одоо хаяагүй цусландаа гарч зав зайтай болж байгаа учраас бид 7,000 үзэгчдийн өсөлтөөр бол одоо өмнө хийгдсэн гайхамшигтай сайхан зочдтой хуралдаануудаас та бүхэнд цагийнхаа бололцоогоор мөн давтан хүргэх болно. Мөн түүнээс зэрэгцээ олон гişin нэвтрүүлгүүдийг та бүхэнд одоо бэлтгэн хүргэх гэж байгаагаа дуулах таатай байна. Ингээд өнөөдрийн энэ сайхан хуралдаагийн маань нэгэн түүхэн жочноор Монгол Бадарчин Монголын одоо энэ цагийн их түүхлээч шинжлэх ухааны доктор профессор Жамбал Сүрэнгийн хүү амын оролцлоо. Тэгэхээр дэлхийн 76 орны одоо 700 гаруй хотоор нийт 7 жилд шахуу хугацаанд аялаж хүний нутагт юу босгож бүтээж байгаа юм, эх орн маань ямар байна гэдэг одоо их ухаарлыг харьцуулт судалгаа шинжилгээг тэнгэрсэн энэ залуу Монголд хүчээн өгч Монголын ард түмнийг цаашид соён гэгэрүүлэхийг хүсэд зүтгэнээ хэмээн амлаж байгаа нь бол гайхалтай юм. Ингээд хүчрэхэг өвөг дээдсийн түүхтэй манай ард түмэн энэ цагтор оюун санаагаар дэлхийн дайдад гарч соён гэгэрэх болно гэсэн өрөөлөөр энэ удаагийнхаа дугаарыг жаргаж байна. Ирэх дугаараар эргэн уулзлаа баяртай үзэгчтэй.